За агуу их мэрэгэн дээд Богдон хуугийн намтар цайдгийн одоо захар гэж усан зэлтумгай төвийн зохиосон тэр их намтрын намтрыг одоо үргэлжлүүлэн дуудана. За өчигдөр бол одоо эрхэм шавнаруудын дотроос үе сүтээлээрээ онцгой шавнараас дурдсан жишээ нь Бэрэв хийдэг байгуулсан Жамин зорж Сэра хийдэг байгуулсан Жамчин зорж нарын намтрыг дурдсан болвол одоо эндээс бид Жүмэ Жудо гэх таринын их хурлыг үүсгэн байгуулсан Шаруу Синглαμын намтар цэцгээс цааш үргэлжлүүлэн унших нэ. За үндэсний хурал буюу Жүдийн хурал. Үндэсний хурлыг байгуулсан мэрэгэн шидэд Шаруу Сингийн гэгэн нь зангийн дээд ихэнд төрсөн бөгөөд Нартангийн хамб Баранза Сэдий ламаас самгаар авч хуураг болж олон ном сонсвэ. Зангийн бүхнийг айлдагч лам тэргүүднээс ч ном олон сонсжээ. Түүнээс үед ирээд Богзонхова Жалцуу богд Бина баригч Тав Жанцан гурвуулыг шүтэж парчин буюу бэлэг барамид төв үзэл шалгадаг буюу Прамана Самууча тэргүүдний сонсч их мэрэгэн болжээ. Хайдуу богдоос нууц хураангүй, дээд амгалан, ямандаг, цагийн хүрсэлт тарины номуудыг олон сонсвэ гэж. Нууц хураангүй гэдэг нь сандуй, дээд амгалан гэдэг нь дэмжиг, ямандаг гэдэг нь жигжид буюу очрын ямандаг, цагийн хүрд гэдэг нь тэргүүдний тарины номуудыг олон сонсжээ. Ялангуяа Богдонховын гэгнээс дөрвөн хавсрахтай тайлбар тэргүүд нь тарины номуудыг маш олон сонсноор дандрын утганд хэтэрхий мэрэгэн болвэ. Тэндээс шарагчин гахайжил Богдонховоор Сэрачодонд заларч ах үедэн Жамчин зоржвэр хийд хурал байгуулсгаа хэмээн айлдаг бай. Түүнээ Богдонховоор нууц хураангүй тайлбарыг мутартан бариад энэ номын эзэн болж тарины хурлыг тэтгэн чадах хэн байна юм хэмээн айлдах үедэр Шаруу Синглам бэр босч мөргөөд зарилгийг хүлээж авбэ. Энэ тухай 7 дугаар бүлэгт бас гарсан тийм ээ. 3 удаа энэ номын одоо сандуын жидийн тайлбарыг гартан бариад энэ номын эзэн болж тарины хурал номыг тэтгэн чадах тийм хүн хэн байна вэ гэсэн чинь 2 удаа асуухад хэн ч хариу тавиагүй. 3 дахь дээр нь Шаруу Синглам босч мөргөөд тэгээд ингэсэн. За тэгээд тэр үед бол зарим ламнаар энэ Шаруу Синг одоо өөрийнхөө чадлыг мэдэхгүй ингэж байна гэж өмнөөс нь санаа зовж ингэж одоо байсан боловч Богдонховын гэгэнбэр Шаруу Сингийн тэр босож яасанд их баярлаж баясаж тэгээд болно зөв сайн байна гэж би чам зааж өгөн сайн нарийн бүгдийг аана. За тэгээд ямар сахиус үлээ тэр үед бол би хажуунаас нь тусдын болно. Тийм учраас яах ч вэ гэж сахиусууд бол бас амарч туслахаа хийсэн учраас энэ хурлуу сайхан болсон. Шаруу Синглэмбэр мосч мөргөө зарилгийг хүлээж авчээ. Авбэ. Богдоор гавал дүүрэн дотоод дахил буюу нанчид бурхан номын зүйл болон сангаас авсан номын хааны нүрийн дүр тэргүүтэн олон их ажилтны шүтээнүүдийг хайрлвэ. Нууц амгалан 2 дандар буюу дэмжгийн 2 дандрын эхнээс нижгээ төв номлоод сэлбэн арилгахыг айлдаж судар тарин хавсарсан хэрэггүй шашин дэлгэрэх болгож адислвэ. Бас Богдоор Шаруу Сингламдор зангийн зүгт од ямдгийн нэгэн ёгзөрвэр шав болж шашныг дэлгэрүүлэх үе бас ягшсаа дагнвэр өглөгийн эзэн болох үе энэ ножин хандаа буюу эдийн тэнгэр дагнвэр туслаж түүний чамд өглөг эдийн чин талыг тэр дагн ягчсвэр гүйцээнэ гэж энэ хүмүүн бус дандаа хүмүүн бусын тэм сахиусууд туслах юм. Түүнээс хойшхийг чи өөрөө мэдэх болмоо хэмээх тэргүүтэн бушиг зарилгуудыг олон айлтвэ. Эдгээрийн дэлгэрэнгүй нь Богдонховын намтрын дотор тодорхой гарсан буй 7 дугаар бүлэгт гарсан. Түүнээ Шаруу Сингламбэр сампуу хийдэд залраад үдсээр хүсгүй нэрт хуралд олон ном номлвэ. Тунгаа дондон юм болов тийм нэртэй. Энэ хурлыг идүүгээ дэггүүгийн хурал хэмээдэг үе. Түүний хойно улаан морин жилд Шаруу Синглам гинтэн дөвөгийн гэгэн хоёулаа зан уруу залраад
нартан тэргүүтнээ сууж олон ном номлосноор олон шивнэр хурсан нь хожим дашлумбийн хурал болсон буй. Тэгэхээр Шаруу Сэнгэлам Гиндэн Дөвөгийн хоёроо их бараг багшаа хоёр юм уу эсвэл хоёулаа их дотн хоёр юм байна. Тэгээ хоёулаа цуг явсан. За тэгээд Гиндэн Дөвөгийн бол дашлумби хийдэг байгуулахад түүний ховргууд нь болсон энэ олон шивнэр. За түүнээс энэ хурлыг Гиндэн Дөвөгийн гинт тушаагаад хоёулаа хурал нэгэд тэр дашлумби Гиндэн Дөвөгийн тушааж өгөөд өөрөө хэдэн орон газруудаар заларвэ. Түүний хойно сүмбрийн үзүүр хэмээх хийдэд залраад олон хуралд ном номлоход бойшир буюу буняаширч гэж магадгүй. Бойширийн ноён шагжаашрийн хатан хоёр бээр хурлын хэрэгтэй бүгдийг бэлтгэж өргөвэ. Тэнд тарины номуудыг ихэд номлож үндэснийг номлохгүй бүтээхийн хурал байгуулад утагт гэрэл эрдмийн далай хэмээх ламыг тэр хурлын лам болгов. Хамблам. Хурлын шүтэн дор сангаас авсан эрлэг номон хааны нүүрийн дүр болон бэрээ цалан нугуудыг хайрлсан эдүүгээ хүртэл загсаарвэ. Энэ бэрээ эрлэг номон хааны энэ бэрээ Бог Зонхынгийн өөрөө бүртэр сахиусаас нь дамжин жиж бурхнаас өөрөө хүлээж авсныгаа Шаруу Сэнгэлам өгсөн гэдэг долдуур үлдэгдсэн. Богдоор бошиг үзүүлсэн Ямандгийн өвдөр нь энэ утагт гэрэл лам болон Гиндэн Дөвөгийн гинэн хоёрыг мөн хэмээн номлож ямаа. Тэр Ямандгийн өвдөр нь. За түүнээс Арслангийн үзүүр хэмээх хийдэд заларвэ. Тэр орны тэргүүлэгч хатан бээр өглөгийн эзэн болж хэрэгтнийг бэлтгэвэ. Энэ оронд бас тарины хурал тогтоовэ. Энэ хатан нуу богдвор бошиг үзүүлсэн дагн мөн буй. Түүнээс хойшиг ч өөрөө мэд хэмээн бошиг үзүүлсэн ёсоор энэ үеэс хойш Шаруу Сэнгдар илт тэмдэг мэдэгдэх болжээ. Тэр ч Сараатын үндсэн хурал гэж Сарайжууд гэж одоо манайхан Сарайжууд номон хаан гэж байна. Тэрний Сараатын үндэсний хурлыг тогтоосон нь Арслан үзүүрийн сүмд сууж байх нэгэн өдөр Манж барих хуралд баруун мөрний эхэнд Гиндэн Дөвөгийн зүүн мөрний эхэнд хар өмгт Бинач Балдан самбуу. Энэ Балдан самбуу ламч одоо жинхэнэ Гандан тавжааг олон нийтэд уншдаг болгосон ламч. Юу гэдэг лээ? Донногва Балдан самбуу. Тийм учраас бараа нүрт уу хар нүрт гэдэг. Хар өмгт Бинач Балдан самбуу лам сууж байсанд Шаруу Сэнгэлам бэр хар Биначаас таны жил юу юм бэ хэмээхэд Бинач бэр би морин жилтээ үлгөө хэмээн айлтдаг бай. Түүний Шаруу Сэнгэлам бэр тэр сайн болоо ертөнцийн үгэнд сарлаг угсан газарт морь харааж гарах хэмээдэг үе тул чи идэвгүй сарлаг угсан гол хэмээх газар одоод үндэсний хурал тогтоохтун хэмээн айлцсанаа Бинач бэр зарилэгчлан бүтээгсгүй хэмээн хүлээж авбэ. Түүний Бог Зонхын гигэний малгай жинчиг хайрласнаар Бинач бэр буюу хардун гэдэг чинь нэрээ хардун Балдан самбуу гэдэг лөө харнаг байвал хайрласнаа Бинач бэр энэ шүтэн нь Гиндэн Дөвөө зохимоо надад богдын дөрвөн хавсрах тайдврын судар номын хавтас Бадар аяг хайрл хэмээн айлтгаж тэдгэрийг аваад тэр газрыг мэдэхгүй тул улсаас асуусаар ирж өөд болвэ. Түүнээс тэр голын адагтар хүрээд нэгэн хүнээс сарлаг өгсөн гол хэмээх газар энэ буюу хэмээн асуусанд тэр хүн өгүүлвэн. Тийм голыг мэдэх бус. Дээд биеийн энэ гууг сарлаг өгсөн хотгор хэмээдэг гэснээр тэнд залрахыг болоод хаданд төшөөлж нэгэн өчүүхэн байшин бэрээ түүний Ямандгийн үүсгэл төгсгөлийг бясалгаж сууснаар шид онол маш сайныг олвэ. Тэр мэд суух үедэр зарим хүмүүн бээр сарлаг гөрөөсний дүрээр үдсэн ч буй юм уу. Бас тэр оронд хан адын хорлолоор олон хүмүүн үхээд нэгэн баян хүний ганц хүүхэн өвдснийг эдгээвэ. Ламын йог буюу гандал тавьжаа. Ламын йог лугаа мэгдмийг ядан болон уншигчд дор хан ад үл хорлох болгоё. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр мэгдмийг гандал тавьжааг мэгдмтэй хавсарч унших юм бол зэрэг ад донд хорлогддгүй гэж бичсэн байдаг тэр юм байна. За мэгдм одоо тийм ач тустай. За болгоё. Түүнээс улам олон амьтан биширч өргөл хүндэл хурхаа олон шавнаар хурж ном сонсох болсон дор тарины олон номлол хөтөлбөр сэлтийг хайрлаад сүм барих бурхан бүтээх тэргүүднийг үйлдвэ. Энэ
Хардан Балдан самбуу юу ямар Балдан самбуу вэ? Энэ хурлын шүтэн дор дөрвөн хавсагтай тайлбарын судрыг хайрлав. Энэ хурал нь Сарадын үндсэн хэмээх ба Саражууд буюу Сарадын үндсэн хэмээх ба Зангийн дээд үндсэн хэмээдэг вэ. Зандод жуд гэж ярьдаг юм. Эдэгөө хүртэл ихэд дэлгэрэн орсоор вэ. Жудаа татсан юм байна. Энэ хуралд юр тарины номыг олон номлох бөгөөд эрхлэх юм нь 8 хөтөлбөр хэмээдэг вэ. Тэр 8 нь нууц хураангуйн төгсгөлийн 5 зэргийн хөтөлбөр, дээд амгалан Луева, Дэлбова хоёрын 2 зүйл хөтөлбөр, Ямандгийн төгсгөл 3 ёгийн хөтөлбөр, цагийн хүрдний төгсгөл хөтөлбөр, цагийн хүрдний 6 барилгын хөтөлбөр, их хүрдэн очирвааны хөтөлбөр, Наравагийн 6 номын хөтөлбөр, алтан хаалгыг нээгч Югүүтгэлийн хөтөлбөр лүгэ 8 буюу. Алтан хаалга, сэрэг гоожид, повоо сэрэг гоожид, ботт сэрэг гоожид гэдэг ном байдаг. Богдзонхын гэгэний дамжлагын боттын ном юм байна. Эдгээрийн гишүүн 3 зүйл 60 бэлгийн хөтөлбөр буюу 60 бэлэг ухааны хөтөлбөр, Макклын балингийн бүтээл, их бэлгийн бэлэг ухааны хөтөлбөр, Ямандгийн онст хүрдний хөтөлбөр Түнхэр, онст хүрдний хөтөлбөр, Ямандгийн гал мандлын зан үйл, Шидсийн далай хөтөлбөр, цагаан шүгэр тэргүүдийн 4 их хариулгын хөтөлбөр нөгүүдийг номлодог вэ. Энэ нь Шаруусын ламбер Винач Балдан самбуу лам тушааж Сарадын үндэснийг буюу Саражуудыг байгуулсны үе болоо. Үедор Жуд Мадва хэмээх доорд үндэсний хурлыг байгуулсан нь саяхан жудаа татсан юм бэ. Саяхан Балдан самбуу гэдэг лам, Хордон Балдан самбуу гэдэг лам байгуулсан нь Саражууд буюу Зандад жудаа буюу Зандад жуд буюу жудаа татсан гэж одоо яригддаг дээд үндсэн. Одоо Жумэ гэж хамгийн их алдартай Жумэ татсан буюу Жудмад гэж шууд өгчлөл Жудмад гэж уншигдах. За Жудмад буюу доод үндэсний хурал гэдэг яаж байгуулсан тухайд гарах гэж байна. Энэ нь Шаруусан ламбер Винач Балдан самбуу лам тушааж Сарадын үндэсний байгуулсны үе болоо. Үедор Жудмадва хэмээх доорд үндэсний хурлыг байгуулсан нь Шаруусан ламбер Балдан самбуу ламд Сарадын хурлыг байгуулахын тушааж айлдаад гэдрэг Эквидор буцаж ирэх үедор Гиндэндэва гэгэмбэр халуун тал хэмээх газраа хүртэл үдэж ирээд маш салан ядахын санаагаар буцаж заларвэ. Шаруусангвэр гандан хийдэд заларч ирээд тарины ном олон номлосноор олон шавнар хурснаар хурал тогтсон нь доорд үндэсний хурал вэ. Тэр чуу анх тогтоосон жил нь харагчин үхэр жил вэ. Түүнээс хөгчин үхэр жил хүртэл 13 жил дор тарины номлох үтээхийг сайтар үйлснээр хурал ихэд дэлгэрвэ. Энэ хурлын шүтэн дор нууц хураангуйн бурхан ба дотоод дахлын гавал ба Маккл Эрлэг хаан хоёрын хөрөг нөгүүдийг залж тавьвэ. Түүнээс Нирван болох үе ойртгой цаг дор эдгээр миний судруудыг Гиндэндэва дор илгээ үндэсний хурал дор Жамбалвэр лам бож хурлыг тэтэг сайн алдарвэр түүний нөхөр болтугай хэмээн айлдаад хөгчин үхэр жилийн 5 сарын 28-на гандан хийдийн дэрэгдэх үндэсний хурлын сүмдор Нирван болвэ. Гэгээн язгуурыг хайснаар гүйсний үрийн төдий нэгэн ширэл гарсныг Ташлумбын их шигмонын дотор залсан ам вэ. Энэ үндэсний хурал нь нэгэн орноо үргэлж суулгүй гандан Бревен Сэрэ алхас тэргүүтэнд хэсэж ном айлдаг вэ. Энэ хуралд нууц хараангуйн 4 хавсрагт тайлбарва дээд амгалангийн тайлбарыг номлох бөгөөд их хөтөлбөрийн аймаг нь нууц хараангуйн 5 зэрэг, цагийн хүрдэн 6 барилга, Дэлбовагийн гол зэрэг, Луевагийн их ёг, Ямандгийн 4 ёг, их хүрдний 4 адагт Югүүтгэлийн хөтөлбөр лүгэ хэдэн зүйл ба бас нууц хараангуй ёг очрын 4 баясгалангийн хөтөлбөр, Нарава Нигувагийн 2-6 ном, Нигувагийн 2-6 ном, Нигувач нь Наравагийн эгч нь 2-6 ном, догшин очирвааны нууц сэтгэшгүй хөтөлбөр зүрхний 3 утга, насны хөтөлбөр, бодимрын хөтөлбөр, үзлийн хөтөлбөр тэргүүтэн буй. Эдгээр олон ядмын үүсгэлийн зэрэг ба хот мандал
зурх, бүтээх, дахих, гал мандал тэргүүтэн бүгд хотол төгс маш гайхамшигтай буй бөгөөд эдгээрийг сайтар сураад ёслон бүтээх юм бол очир дарын хотгийг даруйдар олох боломжтой. Дээд үндэсний хурлыг тогтоосон лам нь гунгаа дондуу хэмээх лам бүлгөө. Тэр нөө шарагчин гахаж сараачуд гэдгээс гадна жудаа гэдэг чинь өөр лам бүтээсэн. Тэрнийг бол гунгаа дондуу гэдэг лам бүтээсэн байгуулсан байна. Тэр нь шарагчин гахайжил занд төрсөн бөгөөд нартан дор хувраг болж сургууль үйлдвэ. Гинтэн дөгөөгийн гэгэнээс тийм тайлбарыг сонсвэ. Шарв сэнгэл ламаас язгуурын дандрын 7 бүлгийн номлог Lumba 5 зэргийн хөтөлбөрийг сонсвэ. Бревен дих Увадина цог юутаас барчин төв үзэл Вина тэргүүтнийг сонсжээ. Жимбал ламаас 4 хавсрах тайлбар тэргүүт нь тарины иш хөтөлбөр өдөс бүгдийг огоот төгсөөр сонсч судар тарин бүхэнд маш их мэрэгэн болжээ. Тэр үед сайн алдарва Жимбал лам хоёулаа урд хойд 2 жилд нэрван болсноор олон хурлноо гунгаа дондуу лам болох дуртай боловч олон ховрогууд гунгаа дондууыг хам болох дуртай боловч амгаа унза тэргүүт нэгэн хэдэнбээр харшжилчныг даши жанцныг хэдэнбээр даш жанцныг хурлын дам болгов. Түүний нөхцлөөр багасаа харшлал мэт болсон дор хурлын дотоо шүтэн махлын хөрөг болон дотоо дахлын гавал хоёрыг аваад үеийн дээд ихнээ заларв. Тэнд анхан дор лам шив зургуулан болон түүнээсээ 32 болсноор нууц оронгойн бурхны тоолууга сацуу болж бэлэг дэмбэрл зогсон амуй. Түүнээс майдрын сүм дор залраад хэдэн жил болтол майдрын гэгэнээ залбирч ерөөл тавьснаар ажиллах тэмдэг тодорхой болов. Самба чимбу ламбэр идүүгээ бусдын тус дэлгэрэх хэмээн бошиг үзүүлвэ. Тэр үед үндэсний хурлын дашчанцан ламбэр жанзайгийн лам болж дэвсний тул үндэсний хурлын лам болгохын заллаг айлтгав. Тэр шөнийн зүүдэнд нэгэн их нэрвэр 2 уулын завсарт хөшиг татхыг зүүдснээр эс заларв. Түүнээс хурал тогтоох үе сэтгэл шийдээд 56 насны хөхмөрийн жилээс эхэлж үндэсний номлыг айлтснаар шав улам болоод хурал тогтов. Түүнээс 68 насны улаан морин жилд нэрван бол хүртлээ 13 жил номлох бүтээх хоёроор хурал тэтгснээр дээд үндэсний хурал хэмээн алдарсан бөгөөд эдүүгээ хүртэл дэлгэрэн орсоор болоо. Энэ ламбар улаан морин жилийн 2 сарын шинийн 6-наа нэрван болсон болгоо. Гэгэн язгуурыг хайснаар тэргүүний гавал зүрхэн хэл гурвалд эвдэрлгүй байсан бөгөөд маш олон шарил бүтэж гарав. Зүрх хэл хоёрыг нууц хураангуйн бурхан бүтээж түүний дотор залв. Гавал нь харьжээгийн шин хийдэд дахиж буй. Энэ хуралдаар сургууль үйлдэх ихэнх нь доорд үндэсний хурал руугаа адил буй. Ер үндэсний хурал нугуудаар ядам нь нууц амгалан аюулгагч гурав бөгөөд нууц хураангуй сандуй амгалан буюу дэмчиг аюулгагч ямандаг гурав санд ч ихсэн байдаг юм. Гурав бөгөөд түүний бүтээл хот мандал тэргүүтэн болон сахиус нь бол махгал эрлэг номон хаан хоёр бөгөөд тэдгэрийн хангал байлын тэргүүтнийг уншихгүй. Дээр өгүүлсэн мэт бог зонхоогийн гэгэмбэр тухайлан айлдаж байгуулсан гандан хийдэн ласын зуугийн сүмээс дорн зүгт нэгэн өдрийн явх хэрийн газар байдаг гинэ. Бас хол байдаг юм байна шүү. Бревен нь болохоор зэрэг ласын өрн умар буюу баруун урагшаа зохист 8 газрын хэр буй. Сира нь болохоор зэрэг ласын умар зүг буюу хой зүгт 5 газрын хэртээд буй. Ботолын ордон нь Бревен лас хоёрын завсарт байдаг. Тэдгээр нь үеийн харьяат газар болоо. Ташлумбан зангийн харьяат бөгөөд ласаас өмнө өрн буюу баруун урагшаа чих зохист 10-аад өдөр явахын хэрийн газарт бай. Хол байдаг юм. Гандан тэргүүтэн энэ дөрвөн хийдийг шарын шашны гол дөрвөн их хийд хэмээн алдарсан бөгөөд энэ дөрвөн хийдийн хуралд цанид сургуулийг эрхлэх вэ. Цандийн гүн ухаан чойрын сургуулийг эрхэмлдэг. Цанид хэмээх нь судрын аймаг бөгөөд тэрчүү барчин төв үзэл Винай зод буюу Авдарма намдлуй Парамана самуучалууга энэ тавыг цандийн 5 бот хэмээдэг үлгөө чойрын 5 бот. Энэ 5 номыг сайтар мэдэх юм бол орчлонгийн зовлон бүхнээс гэтлэх ба бурхан бодзодбанаар тэргүүтний дээд эрдмийг олох тэргүүтэн хамаг номын утга бүгдийг танин чадахын тулд энэ 5 ном нь хамаг номын довч ба онцны түлхүүр мэт болоо. Одоо гавьж болдог босоо 5 номыг бүрэн тайлбар юутай хэд бүрэн судлаад
А Б-г болоод тэгээд шалгал шүлгөөхөөр гавжийн дамжаа барина. Төвд нутагт бол хаарамбын дамжаа барина. Эдгээр хурал үргэлжид мэгзэм дарих тэргүүднийг эрхэмдэж унших өгөөд их ажилтнад сайн өдрүүдэд номын явдал хэмээн алдарсан олон магтаал ерөөлийн зүйлийг уншдаг бол номын явдал буюу чойжид дарамслаг гэж нэрлэдэг. Ер нь хурлын уншлагуудыг чойжид гэж нэрлэдэг номын явдал. Бас үеийн орон дотор ч дээд үндэсний хурал ба зангийн орноо сараатын үндэсний хурал бөгөөд энэ гурван хурал энэ тарины гурван хуралдор нууц хараангуйг эрхэмлэн тарины сургаал үйлддэг үе. Бас гандан хий тэргүүдний ойр бясалгал бүтээл үйлдэх агуй олон буй бөгөөд тэдгээр судар тарины сургууль дор явж мэрэгэн болоод агуйд сууж бүтээл хийсэн гайхамшиг онол эрдмийг ологчиж маш олон байдаг үе. Эдгээрийн хойноос дагаж төвд Монгол тэргүүтэн олон орон газруудад судар тарины сургуулийн хийд хурал дэлгэрсэн ч их олон буй бөгөөд сургууль үйл үйлдэх боловч шүтээн дахиад уншдаг хурал нь маш олон амуй. Богд Зонховоо эрхэм шавнар сэлтвэр сайн журам ёсыг байгуулсныг дагаж хэдвэгч эрдэмтэн ламнар болон сүсгтэн буянтан нугуудвэр газар өхөндөр хуучин сүм хийдийг сэлбэх ихтгэх ба шинэ хурал хийд байгуулах тэргүүтэн жид үр нэмсээр байх тул хамаг амьтны тусаамгалангийн гарахын орон шашгийн эрдэн зүг цаг бүхний дэлгэрэн бадарсаар оршиж байх энэ болоо. Идүүгээс төрөх төрөлд нүгүүд бүхэн дорон үүрт сайн язгуурт болоод ухаан хурц омоггүй ба энэрл ихтэй болж багштаан үнэхээр сүслэн бишрэггүйгээр эрдэм төгөлдөр сайн лам нарыг шүтгийн тангарагдор орших болтугай. Үнэхээр төгс эрдэмтэй лам багшийн зохиол явдал дор өчүүхэн нэгэн агшны төдийчүү буруу үзэл үл төрөх болоод үргэлж юу зохиосон бүхнийг сайн болгон үзхийн сүсэг бишрээр үнэнхүү лам багшийн ажилтнад сэтгэлд шингэх болтугай гэж. Балдан ламын намбар тарваала гажиг зэмэн логдой мэжсэн зижил лигүр том могожин ламын жил сэмдэж өгөршиг гэдэг одоо энэ номыг нь монголоор орчуулсан байна. Ялгуусан Зонховыгийн гэгэмбэр төрөл дотн бүхэн дор за энийг бид мөгдөн цэрэг өнду жалдуу Зонховыг төгчиг шинэн онсоо зэдвэж жалдууг бандансан дэдла гажиг зэмэн догор мажурчиг гэдгийг орчуулсан. Ялгуусан Зонховыгийн гэгэмбэр төрөл дотн бүхэн дор ялангуяа дээд төлөвний багш болон зохиосны хүчээр ялгуугсдвэр сайшаасан сайн мөн түүнээс илт нэгэн агшны төдийд орчуу үл няцах уцах болтугай. 11-гийн хамаг урхтын бэлэг билгийн мөн чанар Богд Зонховыгийн эрхэм шавнар сэлтийн намтар цэдэг эдгээрийг үзэх ба сонсох ба утгыг мэдэж сүслэн залбирх болон энэ ба хойд бүхнээ даалгаж итгэл явуулах болон өөрийн хэрээрээ Богдын номдор сурах бүтээхийг үйлдэх нь маш их ач тустай бөлгөө. Очирваны зарилгаас Богд Зонховын гэгэн дүрийг үдсэн болон нэрийг нь сонссон ба эртвэн санад дурдсан бүхэн дор ач болох хэмээн номлосон болон Богдын зохиосон Сухай байдгийн ерөөлөөс Бүлжингээс алимд миний нэрийн төдийг өгүүлсэн ба санснаар ч алдал нүглийн үеийн үрвээр нэрвдэн зовсон бүхэн амгалан хотол төгсний цог жаргал сайтар бүрдээд ариун дээд хөлгөний жорчхой шатаар давах болтугай хэмээн номлосон бөгөөд Богд нь үнэн үг үтсэн мөний тул юуныг үйлдсэн бүгд магд бүтгөлгөө. Тиймийн тул Богдын нэр алдрыг өгүүлж залбирсан ба намтар зохиолыг мэдэж санагсад бүгдийн хилэн зовлон бүхэн арилаад амар жаргалан хотол төгсөх болон улмаар дээд ном бүтээж бурхны худаг олох өдөр магд бай. Бас Богдвэр шашин амтан дор хордогч харын зүгийн шумнас болон хан ад бишраац гариг лус нугуудын тэргүүлэгч их хүчтнүүдийг гэтлгэж тэдгээрийн хойноос дагагч хортон нугуудыг тангарагдор оруулсны тул эдүгэ Богдын хойноос даган шүтгэгчд дор гариг одон тэргүүтэн дээд зүгийн ад дотгор ба лус газрын эзэд тэргүүтэн доор зүгийн ад дотгор болон номын үйлд зэтгэрдэг шумансын хорлол үл болох дор магадгүй. Бас их бодмөрийн зэргээс лам багшийг шүтснээр бурхны хутагтар ойртох ба ялгуусан бурхадууд баясах ба буйны садан багшаар үл ядуурах ба муу заяандор үл унах ба муу үйл болон нисванасар чадагдахгүй бэрх болох болон эрдмийн чуулганаар улам өндөр болох болон ахуй үе тухайн үе болон эцэс хойдод хүрэхийн хэрэг бүтэх болон муу заяанд төрж зовхын үлсүүд энэ насанд өчүүхэн зовлон болон зүүдээр зовхын төдийгөрч арилах
муу саяын төрж одоо зовх байсан зовлон бол энэ насандаа багахан хэмжээний зовлонгоор болон зүүдээрээ муу зүү зүүдэлсэн төдийгөр тэр үеийн өрн арилдаг гинэ. Арилах болон цаглашгүй бурхтыг дагснаасаа илүү буян олох хэмээн номлосон хийгээд мөрийн зэргийн хураангуй утгаас ч ламрын дүүдэнгээс тэндээс энэ хойдын сайн чуулган хэдвээ чинээний тэдгээр шүтэн барилга сайтар нийлж бүтгийн үндсэн тэнсэлгүй мөрийг үзүүлэх дээд багшийг хичээлээр тийм ариун барилгаар шүтэх хэмээн ухаж мэдээд амны тулд ч орхилгүйгээр огоос зарлагчин бүтээхийн дахлаар баясхан уйлдэг үлгөө учрыг мэдсэн югзэр биш тэр мэд бясалган уйлдв угаас гэтлэхийг хүсэж таач түүнчлэн суралцсан уйлдэг бай хэмээн номлосон ба гэж байна. Дэнаж жилэгцэг жинэдгүй Дэмбэрлэгүр дэви завааны шинэн дам бол өсөн дамбаруу гашин дэвэн чөтний яварж жавцан дамаас лэмдэн дэдэр тардаг жиндэшин жан уршиг гэдэг ламрын төдөө уншдаг усуд бүгд хурал номд үгдээ нүхвэй төгсөр бүгд бич. За сандуун жидээс бас юу гэж хэлсэн бэ гэвэл нууц хураангугаас альмад 3 цагийн хамаг бурхтыг дагснаас ачтай лам багшийн нэгэн шар үсийг дагсан аль бүхний буянуу ялангуяа хэтэрхий хэмээсэн болон Годсамба гэж лам байсан. Годсамба ламбар залбирсны ач тусна Годсамба ламбар ингэж хэлсэн. Залбирсны ач тусна богдломын сэтгэлийн эрдэм бүхэд өөрийн сэтгэл бүхний сэтгэл дор өөрийн сэтгэл дор тогтохва ер бусын онолыг олохва онолын эрдэм үргэлж нэмж аривдахва гурван эрдэм нэгүсгүйгээр аврахва юу сансан гэрэгүүд өөрөө бүтэх болон дагинс номын сахиуснууд хөвгүү мэд өршөөн хайрлахва шумнас тэтгэрдэр үл хорлогдох болон нүгэлт витэр хоцролгүй арилж хоёр чуулганыг төгсгөх болон зуурддор багшлуугаагаан уулзахва нэгэн насанд бурхан болох хэмээн номлосон. Хэтэрхий зохиолын дандараас цаглашгүй олон бурхтыг бүтээснээс лам багшийн хөргийг зурсан ач тус илүү хэмээн номлосон болон гэгээн зулын дандараас 8 түмэн 4,000 галав болтол бурхныг эслагснаас лам багш юугаа нэгэн агшиндар сансан буян их хэмээн номлосон. Сайн царгуутын дандараас үхвээ цагт багшийг нэгэхэн игшин төдий санавч сайн төрөлдөр төрөөд бурхан болох хэмээн номлосон. Цагийн хүрдний дандараас үнэхээр далай мэт эрдэмтэй багш нардар үнэн сүсэг сэтгэлээр багш нарыг үнэн сэтгэлээр баясхан уйлдвэс үлэмж дээд болон ерөн шивцийг нь үтэрээ насандаа олох болох бол юу хэмээн номлосон бөгөөд эдгээр нь ер багшийг шүтсний ач тус дор номлосон боловч бог зонхоо шавнар сэлтийг шүтэд зайлуулсан болон дагсан ба намтар цадгийг нь мэдэж сүслэгсэн дор эдгээр ач тус болох нь дамжиггүй болоо. Тиймийн тул өөр устдаар агуу их ач тус болохыг хүссэн зорж бог зонхоогийн ерийн намтар сүсгийн ор хоолом хэмээх. Энэ бол хайдвжигийн зохиосон яг бодис шавн зохиосон намтрыг хэлж байна захар гүшгүй. Бог зонхоогийн ерийн намтар сүсгийн ор хоолом хэмээх ба ер усын намтар эрдэнсийн үрийн цацаг хэмээх. За тэгэхээр бог зонхоогийн нь одоо ер зүгээр гэр талаас нь одоо номлосон намтар нь бол сүсгийн ор хоолом гэдэг. Ер ус уу тэр тарины олон одоо ясалгал бүтээлийн илт одоо ондууд ялгамжаатай ондуудын тухай бичсэн ном нь бол эрдэнсийн үрийн цацаг гэдэг ийм хоёр номыг хайдвжигийн багшийнхаа одоо ил ба далд хоёр эрдмийн талаас нь бичсэн ийм хоёр зүйл намтар байдаг юм байна. Алдрын нэмлэг сайн номл бүхний хураангуй хэмээх ба их шидэд намхай жанцан ламлогоо уулзны бичиг болон хайдв богд шүтэн хайрсны бичгүүдийг гол болгож ийм номуудыг гол болгож суурилж бичсэн юм байна. Энэ номтар зохиохдоо тэгээ олон мэрэгдийн зохиосон шашин ном гарсан буюу ном чойнжин буюу шашин гарсан шашны төвхүүдийн цадиг үлгэр тэргүүднээс ч ямар зохистойгоор навч нэгэн зүгдөр хуйлуулан гэдэг нэг болгон эмхлэн мэдхэд хялбар болохгүйгээр эвлүүлсэн буюу одоо энэ намтраа ингэж үтсэн гэж. Үнэхээр маш хэтэрхий ялгуугсуудын айлдах энерги чадал өхөн үнэхээр нэгэн болон нийлж иш шарыг барихын бүжийг уруулаад үнэхээр чадагчийн шашны зүрхний гийгүүлэн зохиосон бог зонхоо үнэхээр 3 орны номын хаан тандар залирмуу эрхэм дээд бог шавнар сэлт энэ намтар зохиолыг өгүүлэхэд
Эс мэдэж буруу болсон гэм хэдий бүхнийгүү зүрхнээс намжил юм уу? Алдаа энэ юм бичсэн байл. Намжлий. Энэрл төгссөн бүхэнээр хүлцэн өршөөж гэмгүй болгоод үрд өөр бусдад их аж тусд болгон сойрох. Энэ мэт үйлдсэн тийм цагаан буйны игчүү эрэхэд 3 цагийн сайвар одогсод хөвгүүн сэлт бүгдээр эрхэм зохиол ерөөлийг хоцролгүй бүгдийг бүтээх ба иш онлын дээд номуудыг барихын шалтгаан болгон зоримоо. Үнэхээр түүний хүчээр төрөл тутам бүхэнд би үлэмжтэйг дээд хөлгөний дөрвөн хүрднээс үл хагцах болоод үнэн магад гарах бод сэтгэл үнэхээр үзэл ба үлшгүй хоёр зэргийн мөрийн туйлд хүрэх болтгоо. Энд чинь нөгөө гандалжиг ард байдаг үстэй юу гэж байдаг вүлээ? Үнэхээр би түүний чир төрөл цэрүү төгчийг тэний жүдэ шийтэн тэгж байдаг. Хүрэх болтугай. Адилтгалгүй дээд урхан багшийн шашин луга уулзах энэ нь гагцуу лам багшийн ач мөний тулд ариун буян үнэгч хоцролгүй амтан бүгд аврагч дээд багш нар дор өршөөгдхийн шалтгаан болгон зориулсан мөн. Аяа миний багш богд сумаатыгийн тэрвэр аяаламал усан дагваадыг гэдэг. Амгаланд сухавэт болон түүшид майдрын орон тэргүүтэн арилсан орон газар алин дор заларч байх боловч ашид бид бүгд тэдний шавнырын эрхэм болон төрөх болтугай. Шашин нийтгээд ялангуяа богд зонховогийн шашин эрдэн зүг цаг өхөн дэлгэрээд шашныг өрөх дээдсийн үлмий баттан үйлс дэлгэрэх ба шашны өглөгийн эзэдийн нас буян цог учрал дэлгэрэх болтугай. Энэ уйнаар зохиолдох нөхцөлийг бүтээсэн бүгд үрд богд зонховын гэгэний хагцалгүй өршөөгдөд иш онтын эрдэм болон сайны чуулган бүхэн хотол төгсч эрхэмдээ туулсан бодийг түргэнэ олголтугай. Аливаа ертөнцийн орддоор муу доройтол бүхэн амьрлаад амар жаргалан цог учрал бүгд хотол төгсөх ба амтан бүхэн ном луга зохиолдохын сайн санаа барилгаар ашид баяр жаргалын цогдор эдлгүй болтугай. Үлэм читэрхий ялгуухсад хөвгүүн сэлтийн аттестат ба үнэн шүтэн барилга омдог үгүй гэж хуурамгүй хүчин хийгээд үнэхээр миний үлэм жариун санааны хүчээр үргэлж ямар мэт хүссэн хэрэг бүхэн бүтэх болтугай. Аврал богд зонховогийн нэгүсгүй ерөөлийн хүчин ба авгай хүчил сахиусдын төрүүлгүй үйлсийн хүчээр ариун хэрэггүй шашин ном өнөг дэлгэрээд амтан бүхэд амаржин жарахын үлзий утаг оршдугай. Хэмээн хамаг ялгуухсдын айлдах энерхийг нэгнээ хураасны мөн чанартай 500 нугуудын оройн чандман цөвөн цагдор ялгуухсдын шашин дор мөн ялгуусан луга адил их ачтай. Бүх төрлөختөн хоцролгүйг удирдагч ганц садан хамгийн айлдагч богд зонховын гэгэний намтрыг мэдхүйе хялбар болгон өгүүлсэн тус амгалан бүхний гарахын өрөн хэмээх үнийг шагжаагийн аяг дахимлаг гэлэн Сумати Шила хэмээхвэр гэдэг нь захараг биш өөрийнхөө нэр хэлж байна. Суматыг лувсан Шила гэж жүлтэм гэсэн. Сумати Шилави лувсан жүлтэм хэмээхвэр богдын их баг намтар тэргүүтэн олон дээдсийн зарилгуудаас нэгэн зүгдэр хуйлуулж найруулахын цагдор цаасанд бичсэн бичээч нь гэлэн даг ямпэл гэцэл даг сүнрүү буюу даг сүндөв гэцэл лусан дамчаа нугууд болоо. Энэ мэт үйлдсэн маш цагаан буйнаар 2 дугаар ялгуусан богд зонховогийн гэгэний хэргүй номын ёсон зүг цаг ахуй бүгдд дор өргөжин дэлгэрч өнөд орших болон бид бүгдчүү төрөл тутамдор аврал богдын гэгэний хагцалгүй даган өршөөгдөж өөр устын хоёр тусыг огоод төгсөхийн шалтгаан болох болтугай. Богд зонховын гэгэний намтраас 10 дугаар бүлэг оршвэ. Нэмэлт сайн амгалан болох болтугай. Хамгийн айлдагч богд зонховын гэгэний намтрыг хураасан утгыг өчүүхэн өгүүлгэн. Намтрын хураангүй гайлж. Дээд богд лам түүний үлмий дор мөргөөд итэг мүү. Их энэрхүйгээр цаг хийгээд ахуй үе бүгдэд даган барин сойрхоо. Энд хамгийн айлдагч богд зонховоо Сумати гэрдийн ширээ хэмээх яруу нэрийн аршааны тусалж ихний нүхэн дор ганцхантай орсон орчуу сансрын доройдлыг дараад
тийм гэтлэгийн хөрөнгийг тавин чадагч түүний гайхамшиг зохиол бусдад үлэмжид туслах бөгөөд ямагт амарлингуй луга даган зохилдохын бүхэн явдал чухал үзүүлсэн нөгүүдийг довчлон хурааж өгүүлэх өдөр нэгдүгээр нь эрт цагт түүнчлэн ирсэн эрэгтийн ох бурхны өмнө далай мэт бодисодуу нарын дунд эс арилсан ордод хүн үзэлдүгэ барилдсан тарины номыг дэлгэрүүлэх үе тангараг ирүүл айлдсан бөгөөд мөнхүү тэр ядгуулсан бэр их чин зөрөг хэмээх тэргүүтнэр ихэд цаашааж арслан хүрхэл хэмээх бурхан болох хэмээн бошиг үзүүлсэн нэгдүгээр бүлгийн утга хэлж. Хоёрдугаар нь Шагмоны гэгээнэ цагаан шилээр их өргөж бод сэтгэл үүсгээд шашныг дэлгэрүүлэхийн ерөөл тавьсан. Гуравдугаар нь Линхуан өнөр төгөлдөр хэмээх аяг дахиунлаг болсон бөгөөд эдгээр нь тэргүүн бүлгийн довч дээд төрлийн үе болоо. Дөрөвдүгээр нь хувилж төрхийн урд эцгийн зүуднээ утай шангаас ирвэ хэмээх цэцгийн харшдээлва шар хив адил шамтвтай дэвтэр бот барьсан нэгэн аяг дахимлаг хувраг ирээд орон газар зээлмүү хэмээж гэрийн давхар дээрх шүтээний байшинд нь орохыг зүүдэлсэн. Тавдугаар нь эхийн зүудэнд цэцэг тал хэмээх газар олон эхнэр суусны дотор цагаан хөвгүүн ба улаан охин хоёр бэр эхийн бие дор угаал үйлдгийг зүүдэлсэн. Зургадугаар нь эцгийн зүудэнд очир ваанвэр хайсан мэт санагдах нэгэн алтан очир ирээд эхэд дор шинхийг зүүдэлсэн. Долдугаар нь эхийн зүудэнд наран мэт гэрэл бадарсан алтан өнгөтэй хоньсон бодисодуу огторгоогоос бууж ирэхэд олон ард бэр дахил хөгжмөр огтх болон тэр бурхан бэр улам баг болсоор эхийн оройгоор шинхийг зүүдэлсэн. 8-дугаар нь эхийн зүудэнд урдын цагаан хөвгүүн бэр шил түлхүүрээр эхийн өвчүүхэн шар хаалга байсныг нээгээд урд биедор шингэсэн бурхныг гаргаж улаан охин лүгэ тэр хөвгүүн хоёулбэр тэр бурханд угаал өргөхийг зүүдэлсэн. 9-дүгээр нь үүр цайх цагт эцэг лүмбэмгээ хийгээд их ачуу хоёрын төтгөр хөвгүүн болж төрсөн. 10-дугаар нь тэр өглөө цорж дондоо өрнчил дамбайр бурхан болон адис зангаа илгээсний адисыг амсуулаад бурхныг тагсан. 11-дүгээр нь тэр газраас бурхан болон өсгөөд бүтсэн замдан мод ургасан. 12-дугаар нь цорж ламбайр бомбын аршаанаар бие угаах болон бэлэг ухаан нэмүүлэх өвдс аргыг үйлдсэн. 13-дугаар нь 3 наснд нь Гармава ламаас овшин сангаарыг авсан. 14-дүгээр нь цорж ламтна хөвгүүнийг шав болгон өргөсөн. 15-дугаар нь цорж ламын дэргэд залраад уншлаг заалгагчдыг үзэж байснараа өсгийг сайтар таньсан. 16-дугаар нь цорж ламаас Чакра самбра тэргүүтний ван авсан. 17-дугаар нь хот мандалд өөрөө ван авсан. 18-дугаар нь Жовоо ачаагийн гэгээн үзэгдэж адилсан. 19-дугаар нь догшин очирваан үзэгдэж адилсан буй. Эдгээр нь өчүүхэн цагийн зохиол болоо буй бага насных нь. 20-дугаар нь 7 наснда цорж ламбэр хамб гумаре боди буюу шонуу жанчуу гэдэг ламбэр багш болж гэцэл болгосон. 21-дүгээр нь цорж ламбэр манчэр очирван аюуш махгал вайшраван намсраа нугуудаар даатгаж тушаасан. Эдгээр нь 2-дугаар бүлгийн товч тойм болсны үе болоо. 22-дугаар нь цорж ламбэр сургуульд илгээхийн хэрэгтнийг бэлтгээд сургаал айлсныг бичиж авсан. 23-дугаар нь 16 насндаа олон нөхөс элтээр үе занд залрах болсон. 24-дүгээр нь чамдууд баттад тагч буюу найдангууд болон махгал гом бурхныг үзээд хийд хуралд огтох хэмээн бошиг үзүүлсэн. 25-дугаар нь 17 наснда Брэвэнд хүрээд Номын хаан ламаас бод сэтгэлийн зан үйл тэргүүдийг сонссон. 26-дугаар нь Номын хаан бэр Базар Йогоны бурхныг хайрлсан. 27-дугаар нь 3 буйны ерүүлийг зохиосон. 28-дугаар нь Цалын хийдэд гончигжуу эмчээс эмийн аймгийг сонссон. 29-дугаар нь Яваачин хийдэд Юндан жамс лам тэргүүтнээс барчныг заалгаж судалсан. 30-дугаар нь Номын хоргийн агуйдар Бунядоза ламаас манчрын жанан дэлбүүгийн ван авсан. 31-дугаар нь ламбэр зоогсон бандит малгайгаан хайрж шашны эзэн болгон өргөмжилсөн.
32 дугаар нь 19 насндаа сампуу хийдэд Барчингийн хурлын хэслийг зохиосон, 33 дугаар нь Деважинд хурлын хэслийг зохиосон, 34 дугаар нь Зангийн зүгт задраад шалуу хийдэд Эренчин намжил ламаас дээд амгаланд 13 бурхантын ван авсан, 35 дугаар нь Сэвзэн хийдэд Мади банчнаас ном сонссон, 36 дугаар нь Сажаа хийдэд хурлын хэслийг зохиосон, 37 дугаар нь дээд давааны хөндөй хэмээх газар задраад сайн төгс нэрт хийдэд хэслэг зохиосон, 38 дугаар нь амирин хийдэд хэслэг зохиосон, номын хэслэг гэж ном хэлэлцэж одоо олон мэрэгдүүдэд ном хэлэлцэнэ хэслэг зохиосон. 39 дугаар нь гаваадон юм байна. Гаваадон хийдэд хэслэг зохиосон, 40 дугаар нь Жомуунан хийдэд залраад зүгээс ялгуулсан сорж ламаас цагийн хүрдний төгсгөлийн хөтлөрийг авсан, 41 дугаар нь Жамбуулхаагийн хамбаас Бодмирын зүн сонссон, 42 дугаар нь Эигийн хийдэд хэслэг зохиосон, 43 дугаар нь Нартан дор сайн тусламаас сангийн судар сонссон, 44 дугаар нь Найнын хийдийн хурлын хэслэг зохиосон, 45 дугаар нь Зитан хийдийн Зебун ламаас Барчин нарина заалгасан, 46 дугаар нь Эремдава ламаас Илтийн сан буюу Авдрамын номыг заалгасан, 47 дугаар нь Самлин хийдэд Эремдава ламаас төв үзэлд орохын шаштрыг сонссон, 48 дугаар нь Ботолын ордонд Жанчуу Зэмүү ламаас ном сонссон буй. 49 дугаар нь 20 наснда Жормуулан хийдэд тодорхой оюутламаас Винан үндсэн судар тайлбар сэлтийг сонссон, 50 дугаар нь хуралдор ном үйлдвэгээр Даяна Дэгшагуулж агсныг эсгүйгээр хөдлөгснөр дүссэн баган нь Мөрийсэн дор эсгүй сүсэлж мөргсөн, 51 дугаар нь бие өчөөхөн чийснээр дээд голын нэгэн бясалгаалчаас уйдас авч бясалгасан, 52 дугаар нь Деважин хийдэд залраад эмч нар цуглуулж эмнүүлсэн, 53 дугаар нь Найнан залраад олон хуралдар бүхнээс дүүсэн илтийг номлосон буй. 54 дугаар нь 21 наснда Сажаа дор Эремдава ламаас бүхнээс дүүсэн илт болон хэмжээ тэргүүднийг сонссон. 55 дугаар нь Очроо Эрдэнэ ламаас 2 шинжилэлтийн дандрыг сонссон, 56 дугаар нь Сажаагийн нэгэн өвгөн гевшээс Саарамгийн хаа үсгийг унших үдсийг авч бясалгаснаар биеийн жилээ маш амар тунгалаг болсон буй. Энэ голын хийтэй хүн энэ тариныг бясалгамаар юм байна шүү дээ. 57 дугаар нь 22 наснда Эремдава ламлууга хамт амирын залраад илтийн тайлбарыг чийжилсэн, 58 дугаар нь Эремдава ламаас хэмжээчийн тийм тайлбарыг сонссон, 59 дугаар нь амдуугаас ихэн бичиг бариулснаар амдуу залрахын санаагаар тэнгэр голын хийдэд буйны гэрди ламаас тарины гарын авлагын зүйлийг судалсан, 60 дугаар нь амдуу залралгүй ихтэй бичиг болон шүтэн сэлцийг илгээсэн, 61 дугаар нь буйна гэрди ламаас олон номын лүн сонссон, 62 дугаар нь цамд хөл хорин сууж хэмжээчийн их тайлбарыг үзэж шинжилснээр их хүчит сүсэг төрөөд нулимс гарах болсон, 63 дугаар нь Деважинд сууж олон судруудыг үзсэн буй. 64 дугаар нь 23 наснда Нартан залраад сайн тус тэлмэрчээс тийм тайлбарыг сонссон, 65 дугаар нь Нартан дор 2 илт Вина хэмжээсэл 4 бэрхийн хэслэгийг зохиосон Гаваши буюу гавжийн өмнөх цолыг олсон. 66 дугаар нь Эгийн хийдэд сайн окторгой ламаас дууны ухааныг заалган судалсан, 67 дугаар нь Эремдава ламаас думдад болон төв үзэл буюу думдад хэмжээч буюу Парана Самууча гилт буюу Авдарма тэргүүтнийг сонссон. 68 дугаар нь Сарсватийн бүтээл нямбыг үйлдээд Магдалыг зохиосон. Одоо нэг Сарсватийн Магдал гэдэг гарсан шүү дээ. 4-р бүлэгт энэ тухай гарсан. 69 дугаар нь Сажаадор 4 бэрхийн хэслэгийг зохиосон, 70 дугаар нь сампуу хийдэд Сарсватийн дарныг 5 жива уншаад Сарсватийг илт үзсэн бай. 5 жива гэхэр чинь 50 сая тоосон байна. 71 дугаар нь 24 наснда сампууд 4 бэрхийн хэслэгийг зохиосон, 72 дугаар нь Зитанд хэслэгийг зохиосон, 73 дугаар нь Сорж Дондуу Эренчин лам тушаасан ядам сахиусанд энэ үеэс хойш балин дахил тасралгүй өргөсөн буй.
дээшгээр судрын зүгийн сургуулийг эрхэмлэн зохиосны үе өгөөд 3 дугаар бүлгийн товч утга болоо. 74-р нь дээш голын жодонгийн хийдэд шагшаавд эрдэн ламбэр Увадина болж элс сөөрмийн бэлэг итгэл ламбэр үйлч багш болж Буняа базар умзадбэр гадна асуугч сандан багш болж олон хурлын дунд аяг дахинлаг гэлэнгийн самгарыг зооголсон буюу хүртсэн. 75 дугаар нь алдар байдгийгээс Наравын 6 ном тэргүүднийг олсон. 76 дугаар нь Гэрүүгийн сүмдөр олон хуралдор ном номлосон буй. 77 дугаар энэ үед анх ном номлосон. 77 дугаар нь 25 наснаасаа хэдэн жил цалын сүмд сууж ганжуур данжуурыг үзсэн. 78 дугаар нь алтан эрх гэдэг шаштрыг их л зохиосон. 79 дугаар нь яруу аялгауны оюуны судбар зохиосон. 80 дугаар нь лин цүмэд тэргүүтэнбэр чийжилгийг тэнцхийн тулд айлтгаснаар үүр цайхаас нар гартал 4 их цаас ном чийжилсэн. Лин цүмэд гэхээр лин эрэм бүч юм шүү. Далай өгш юм. Цаасыг чийжилсэн. 81 дугаар нь захуу омбойг дагуулж ласын их нэгүсгийн дэргэд буюу жагараас урахны дэргэд чилэн ахуй буюу нүгнээг сагсан. 82 дугаар нь автгай цагаан чулууны дээрээс хөх удвал цэцэг олохыг зүүдэлсэн. 83 дугаар нь базар ёгооны буюу дорж налжирмаа бээр бодиттой үзэгдэд иш үзүүлснээр шар өнгөтэй бандит малгай зоогосон буюу өмсөн буюу. 84 дугаар нь 29 наснда Деважинд олон хуралд ном номлосон буюу. Тэгэхээр базар ёгооны буюу дорж налжирмаа бурхан бол бог зүүнгийн шар өнгийн малгай өмсгөж 28 наснд нь тушааснаар энэ үеэс бол шар малгай өмсдөг болжээ. 85 дугаар нь 30 наснда Шууны орон хэмээх газарт олон хуралдор ном номлосон. 86 дугаар нь Жормоолон дор бэлэг билгийн дуваац буюу иш чанцан хэмээх ламаас цагийн хүрдний номлолуулан зурхай зурх сэлтийг сонсож судалсан. 87 дугаар нь олон дор ном номлосон бай. 88 дугаар нь 31 наснда Деважинд ном номлосон. 89 дугаар нь алтан эрхийн сүүлийг төгсгөн зохиосон. 90 дугаар нь Доорд нуур хэмээх оронд ном номлосон. 91 дугаар нь Цагаан галуу хэмээх оронд ном номлосон. 92 дугаар нь Шари бүрийдэр заларсан буй. 92 дугаар нь 3 дугаар нь 32 наснда 5 язгууртын сүмдөр ном номлосон. 94 дугаар нь Хүсхийн хотод ном номлосон. Тэгээд 95 дугаар нь олон дор Ван Жанан хайрлсан. 96 дугаар нь Өлсөд хушууны сүмд сандан сайдан гівч тэргүүтнээр ном номлохыг гуйн айлтгсан. 97 дугаар нь 3 сар болтол олон гівч нар дор 17 бот номыг чийжэр номлосон бай. 98 дугаар нь 35 наснда дээш голын хадад дор цамд хөл хорин сууж Чакра самбра буюу дэмчиг тэргүүтнийг бясалгасан. 99 дугаар нь ботоолоод Эремдава ламлууга хоёулаа олон номын утгыг хэлэлцсэн. 100 дугаар нь Жормоолон дор ном номлосон бай. 101 дугаар нь 34 наснда Чойлон хийдэд алдар садан лам буюу даг шинэн ламаас ном сонссон. 102 дугаар нь асархуй цаг лам буюу Жамбабал ламаас Махклын номын аймгийг сонссон буюу Гомбын номын аймгийг Гомчойгор сонссон. 103 дугаар нь Умава лам дор Сарсвэтийн жанан хайрлсан. 104 дугаар нь Хоргын амны сүмдор Эремдава лам хэлмэр зорж алдар дува буюу Лозова даг жанцсан лам. Тэгээд энэ богд сэлтвэр маш олон хуралдор ном номлосон. 105 дугаар нь Эремдава ламаас тийм тайлбарын чимэгийн номлолыг сонссон. 106 дугаар нь нэг сүмийн нэр. Сүмд Эремдава ламаас нуут хураангын дандрыг сонссон. 107 дугаар нь Чойлон хийдэд Умава ламбэр дамжуулж Манчрээс номын асуулга айлтгсан. Манчр ураханд анх одоо хэлмэрчлүүлэн асуулга тавьсан. 108 дугаар нь Дичин хийдэд Чойжи балба ламтна учраад шар хив өргөж төгсгөлийн онол төгсөхийн бэлэг зохиосон. 109 дугаар нь
ногоон торог өргөж үүсгэлийн бэлэг зохиогоод цагийн хүрдний номыг сонссон буй. 110 дугаар нь 35 наснда ороомол өвсөн гэрт сайн итгэл намаас бүжиг их шиг тэг татах тэргүүтнийг сонсч судалсан. Сагар чогор энтрийг. За 111-р нь Чүмб сайва ламбер богдын тэргүүн дээр очир хонхоон тавин нэр хайрлахыг зүүдэлсэн. 112-р нь Чүмб сайва ламас Чүмб балва чойжи балва ламас очир эрхийн ман тэргүүтнийг авсан. 113-р нь их ширээний дээр Чүмб лам суусны зүрхэн дор тарины эрх байсныг үзэж уншихыг зүүдэлсэн. 114-р нь Чүмб ламаас олон ван лун авсан бодтой уулзаад. 115-р нь Чүмб ламтнаа номын хурим өргөлөг ихэд өргсөн буй. 116-р нь 36 наснда фигурин сүмд чойжи балламаас олон ном сонссон. 117-р нь дуа залдар ламаас санич их шиг татах тэргүүтэн болон олон номын лүм сонссон. Ян их шиг татах. За 118-дугаар нь баясгалан хушууны сүмдөр Умава лам хоёулаа цамд хөл хорин суусан. 119-дугаар нь Умава ламбэр дамжуулж манчрын гэгээнээс хоосон чанарын утга болон энэва хойтын хэрэг тэргүүт маш олныг айлтгсан. 120-дугаар нь дүүрэн хөх мандлын дунд Арабазна манчир суусныг илт үзсэн. Энэ үеэс эхлэн манчир урахныг үзэж гисэн. 121-дугаар нь манчираас олон жанан ван олсон. 122-дугаар нь яман дугаар 3 зүйл номын хааныг сахиус болгож зохиосон буй. Үүнээс дэш Дөтгөр бүлгийн довч тарины номдор эрхлэн судалсны үе болоо. 123-дугаар нь богд Умава лам хоёулбэр ласын баруун талын алтан дээврийн сарвчийн доор дахил бэлдэж залбирснаар манчирвэр бясалгалын онсыг номосон дор богдвэр бишиж авсан. 124-дугаар нь ласын үүдний сүмдор энэ богдвэр Умава ламдор нууц хараангуйн ван хайрлсан. 125-дугаар нь богд ариун 8 нөхөр сэлттэй жормуулангаас залраад үе мөрнийг шир онгоцоор гаталж даяанд гарсан. 126-дугаар нь олхоогийн чойлон хэмээх агуйдор 7 гишүүдийн зан үйл буюу янлаг дүмбийн зан үйл болон мөргөл дахил мандлыг ихэд үйлдэхүйдор 35 бурхныг илт үзсэн. Дүншийн 35 бурхан. 127-дугаар нь майтрын төгс жаргалангийн бие болон хуйлгаан бие оточ буюу манал аюуш нугод олон нөхөс сэлтийг үзсэн. 128-дугаар нь жамбал жамцдор догдон жамбал зунц буюу төгс онол жамбал жамцламдор манчрын номын аймгийг хайрлсан буй. 129-дугаар нь 37 наснда жинцэгийн сүмд дахил өргөж мөргсөн. 130-дугаар нь Каасомпугийн агуйдор манчрын гэгэн олон бурхан бодзодбаанар болон бандит шидтэн маш олноор хүрээснийг үзсэн. 131-дугаар нь ямандагыг үзсэн бөгөөд гэрэл болон хайлж шингэсэн. 132-дугаар нь ямандагын хотод дор ван авахыг үргэлж айлтсан. 133-дугаар нь индэр дээр гал мандлаа айлтгой дор орчин тойрон зас орсон боловч тэр тус дор эс орсон. 134-дугаар нь манчир олон нөхөс сэлт үзэгдсэний манчрын зүрхнээс гарсан илдний үзүүр богдын зүрхэн дор тусны дээгүүр аршаан урсч богдын биш шингэх болон олон нөхөдвэр бүтэлцгийг үзсэн буй. Бид 5 дугаар бүлэг дээр энийг уншсан. 135-дугаар нь 38 наснда Жасакуу хийдэд эрд хуйлгааны цагийн дахил буюу ерөөл өрхөдөр 10 зүгийн бурхад 5 язгууртын дүрээр окторгуй дүүрч үзэгдээд ажилласан. 136-дугаар нь жинцэгийн сүмийг сэлбүүлсэн. 137-дугаар нь Вашравана буюу намцраа бурхан досон байлан өргөснөөр үйс хялбар бүтсэн. 138-дугаар нь 10 айлтгой дор олон бурхад ирж шингэсэн бөгөөд 7 бурхад ирхийг намхай чанцан лам үзсэн. 139-дугаар нь шавнар дор ван хайрлсан. 140-дугаар нь манчрын зарилгаар сухавэдийн ерөөлийг зохиосон буюу деважи ерөөлийг зохиосон. 141-дугаар нь
өмнө хадын хийдэд залрах өдөр намхай жансан дамбэр богдыг манчир бодтойдор үтсэн бөгөөд богдвэр шидэт ламыг очирвааны дүрээр үтсэн ба солонго татаж эцгийн хур орсон 142 дугаар нь богдвэр шидэт лам буюу намхай жансан ламаас лам йогийн хөтөлбөрийг буюу гүрүү йогийн хөтөлбөрийг авах өдөр очирваа нэрээд богдож шингэсэн. 143 дугаар нь богдвэр шидэт лам шавнар сэлтэдор суртал дүүснийг номлох өдөр богдын орой дээр майдэр хоёр мөрөнд нь манчир сарс байдий махгал тэргүүтэн сахиусууд тойрч байсан ба олон хүмүүн бусад ном сонсохыг шидэт ламбаар үзсэн. 144-р нь богдвэр шидэт ламаас очирвааны номын аймаг ван жананг авах өдөр шидэт ламын орой дээр шагмон хоёр мөрөнд нь очирваан цагаан шүгэрт байхыг үзсэн. 145 дугаар нь богдын гавал дор аршаан өргөх өдөр түүний хөөсөн дотор богдод гавалтай аршаан өргөх өдөр түүний хөөсөн дотор манчир замбалла байширваана нугууд байхва дагинс нугууд үйд үйлдгийг үзсэн. 146 дугаар нь жинцэгийн майдэр дор магтаалва номт хувцас тэргүүтнийг өргүүлсэн. 147 дугаар нь шидэт ламаас ван авахыг авах өдөр их хүрдэн очирваа нэрж шингэсэн. 148 дугаар нь шидэт ламбар богдын үйлд дэлгэрхийн тулд Вайшравана буюу намсраа ороход балин өргөснөөр богдвэр базар бидарнааг дөрвөн Вайшравнавэр тойрсныг үзсэн буй. 149 дугаар нь 39 наснда Лорогийн хийдэд шашны зэрэг нэртэй шаштрыг их хүндлэлээр залаад дооломба ламын дангирам гэдэг ном залаад дахид өргөсөн. 150 дугаар нь тэр судрыг шинжилснээр магдлыг олж шавнартар номлосон. 151 дугаар нь Чойчи самбу ламаас мөрийн зэргийн хөтөлбөр тэргүүтийг сонссон. 152 дугаар нь Вайшравана намсраа бурхан тосон байлин өргөснөөр Вайшраваныг үзсэн. 153 дугаар нь зайригийн уулнаа заларч өөрөө ван авснаар Чакра самбра дэмчиг бодтойгоор ажилласан. 154 дугаар нь буцах өдөр нэгэн давааны дээр цонхор өргөсөн. 155 дугаар нь мол хэмээх давааны дэргэд хонсон шин майдрын гэгийн үзэгдэж сайшаасан буй. 156 дугаар нь 40 наснаа цагийн хүрдний утгыг сайтар таниад Ганцбаатар цагийн хүрдэн үзэгдэж сайшаасан. 157 нөгөө чи бас Учаандра хаан лугаа ажиллаж сайшаасан тий. 157 дугаар нь Сарсвати буюу Янжалдан бурхан манчир хоёр олон бошиг зарлиг айлдсан нөгөө нас нэмсэн барьсан гэдэг. 158 дугаар нь алтан элсний суурганаа дахил өргөөд шавнардор вина ёсыг сургасан. 159 дугаар нь сүмийн арын уулаас их чулуу өмхөрснийг занхын мотраар тогтоосон. 160 дугаар нь их хуй салхин эрхийг мотраараа занснаар амилсан буй. 161 дугаар нь 41 наснда өчүүхэн товцгийн сүмдор хувргууд дор ном номлоод гэртэнгүүдийг бас сац дэлдэх ба бацаг барих тэргүүтэн буян дор зохиосон эгэл жирийн хүмүүсийг мацаг сангаар барих мөн одоо сац дэлдэх тийм буйны үйлдүүлж байсан. 162 дугаар нь 10 хийдэд Жалцуун гэгийн ирэх өдөр хүндлэлээр угтуулсан. 163 дугаар нь Жалцуун гэгийн бээр мөргөж шав болон дагсан. 164 дугаар нь 10 хийдэд их хурал байгуулсан. 165 дугаар нь одой гүнжлийн агуйдар залраад бясалгал үйлснээр зүүдэн дор Нагаржуна багшив тавуула ном хэлцэж байснаас Санжаажан лам ирээд ном номлохыг зүүдэлсэн. 166 дугаар нь нэгэн хуураг бэр Будада Балида буюу Санжаажангийн тайлбар судар өргөснийг үзснээр хоосон чанарыг сайтар онцож мэдсэн болно. 167 дугаар нь 42 наснда бурхан багшийн гэгээн дээр шүтэн барилгын номлосных нь үүднээс магтсан магтаа Дэмбэрэл додуу хэмээхийг зохиосон. 168 дугаар нь Гарбуг дор олон хуралдаар ном номлосон бай. 169 дугаар нь 43 наснда дагсан шавнардор манчрын жанан тэргүүтнийг хайрлсан. 170 дугаар нь Дигүүра дор хайлан хуралд сахиад ном номлож олон ардыг буян дор барилдуулсан буй. 171 дугаар нь 44 наснда Жинцэгийн сүмд эрт хуулгааны цагийн дахид өрөөлийг зохиосон. 172 дугаар нь Вамбуугийн зүг дор залрах
замдар зоогосон малгай нь усан дунаж урснаар хий турал тогтох хэмээн бошиг үзүүлсэн. 173 дугаар нь дэндүүгийн хийдэд ярнай буюу хайлан хурал сахиж хурал дор ном номлоод олон улсыг бацаг барих болон мөргөл эргэл тэргүүдэн буян дор удирдсан. 174-р нь үед залраад ботолын орноо маш олон хурал дор ном номлосон ба буй. 175 дугаар нь 45 наснд гадан хийдэд олон шавнарт ном номлосон. 176 дугаар нь Эрэндаа лам залрах болж ирэх үедэр хуваргууд жагсаал тэргүүтийн их хүндэл үйлдсэн. 177 дугаар нь хоёр богд хамтдаа тэгдсэн хийдэд хайлан хурал урсан. 178 дугаар нь Арайдын хийдэд залраад ном номлосон. 179 дугаар нь Эрэндаа лам буюу энэ ламаас үндсэн бэлэг хийгээд нууц тураангүй тайлбарыг сонссон буй. 180 дугаар нь 46 наснда Брэкүн заларч ном номлосон. 181 дугаар нь Номын хаанаас Нарабын 6 ном тэргүүдийг сонссон. 182 дугаар нь Намзэйдэн дор хайлан хурал сууж Вино ёсыг ариутгсан. 183 дугаар нь Арайдын хийдэд залраад Жувачигийн гэгээн дүрийн дэргэд залбирал айлтснаар Бурхан багшаас эрхэм голлон мөрийн зэргийн үндсэн лам нарыг бүгдийг үзсэн. 184 дугаар нь Жувача борон багш тэргүүднийг сар болтол үзэж ном олоод сүүлд нь борон багш тэргүүдэн Ажшаадар шингээд Ажшаавар богдын орой дээр мутраан талбиж адилсан. 185 дугаар нь их бодмөрийн зэргийг зохиосон. 186 дугаар нь Манчрын бошгоор бодмөрийн сүүлийг төгсгөн зохиосон. 187 дугаар нь талын тэнгэр өвсний тэнгэр тэргүүтэнбэр шав болж мөрөгж үүсийг бүтээсэн. Энэ нөгөө ламрим зохиох төгсгөлийн үед. 188 дугаар нь Шагшаавуудын бүлгийн тайлбар тэргүүднийг зохиосон буй. 189 дугаар нь 47 наснда Арайдын дор хайлан хурал сахиад олон ном номлосон. 190 дугаар нь шавнараар олон зул өргүүлээ тэдгэр бүгдийг жалцвын бэлдсэн гадар буюу тэр юун дотор том дэвшин дотор юулуулж жалцвжигэнийг барчингийн тайлбар зохиох хэмээн айлцсан буй. 191 дугаар нь 48 наснда Арайданд цагаан сарын ёроол зохиосон. 192 дугаар нь шинэ хийдэд тийм тайлбарыг мөр болгон эвлүүлж номлосон. 193 дугаар нь Дичиндэн дор ярнай хурал буюу зуны оршил хайлан хурал сахисан бөгөөд олон ном номлосон. 194 дугаар нь Асархуйн твийн сүм дор ном номлосон. 195 дугаар нь Жухан байдлын тайлбар зохиосон. 196 дугаар нь 49 наснда Тарны их мөрийн зэрэг буюу Аграм Чумува Ямандагын бүтээл тэргүүднийг зохиосон буй. 197 дугаар нь 50 наснда бясалгал суугаад Тарны номыг олон номлосон. 198 дугаар нь Бод голын сүм дор ном номлосон буй. 199 дугаар нь 51 наснда Сирач ойдонд цам төхөл хорин суугаад төгсгөлийн зэргийг номлосон. 200 дугаар нь тэнд зуны оршил ярнай хайлан сахисан бөгөөд Маккал бодтой үзэгдэж үргэл дагсан гом бурхан. 201 дугаар нь Хайдуу эрэмбүүчивэр ирж шав болоод Ямандагын ван авсан. 202 дугаар нь хоосон чанарын 20 бадгийн алтан үсгийг огторгуйдаар дүүрснийг үзсэн. 203 дугаар нь үндэсний бэлэг буюу Нагаржуна гэгээний тэр шаштрын их тайлбарыг зохиосон буй. 204 дугаар нь 52 наснда олон мэрэгдэд ном номлосон. 205 дугаар нь нэгэн завсраа Арабарг хийдэд залраад хөл хорин цамд сууж байх дор Манчрвэр удирдах магдын утгыг дэлгэрэнгүй номлоо судраг болгон бич хэмээснээр сайн номлын зүрхнийг зохиожээ. 206 дугаар нь Дайман хааны элч нар бичиг өргөж заллаг айлтгаснаа бичиг бэлэг бариулсан. 207 дугаар нь Сирач ойдондор ярнай зуны хайлан хураад олон ном номлосон буй. Үүнээс дээш 5 дугаар бүлгийн довч аглаг дор бясалгал бүтээлийг эрхэмлэн зохиосны үе болоо. 208 дугаар нь лас дор шавнар зарж гуйланч нар дор идээ өгөөд сүмээс зайлуулсан. 209 дугаар нь нэгүүгийн ноёноо зарлиг уулгаж сүмийг сэлгүүлсэн. 210 дугаар нь
эсэх голын сүмдор олон хуралдор ном номлосон 211-р нь лас дор дахил чимэг тэргүүтнийг бэлтгэсэн 212-р нь ласад дор үзэх өчих залбирлын хурал хурсан буй. 213-р нь 53 наснда шинийн нэгнээс их үдийн өмнө Бурхны намтрыг номлосон 214-р нь үдийн хойно ерөөл айлдсан бөгөөд 100 Бурхны гэгээнээ дитэн болон мандал алт өргөх тэргүүтнийг зохиосон 215-р нь үдэш зүгийг сахигчдын балин өргөсөн 216-р нь 10 зүгийн бурхад 5 язгууртын дүр болон 35 бурхан тэргүүтэн заларч үзэгдсэн ба хурмост хүч эргүүлэх ба Баашрвана буюу намсраарах манж өргөх ба хүмүүн хийгээд хүмүүн бусад иргэд мөргөл үйлдсэн 217-р нь үе мөрөндөр чулуун хашаа бариулсан 218-р нь хуралд мөнгөн зоосын зэд өргөсөн 219-р нь майдрыг залж сүмийг эргэсэн майдэр эргэжлээсэн 220-р нь 100-гийн өмнө сүм барихын хэргийг шинжилсэн 231-р нь аглагийн уулна газрыг шинжилсэн 222-р нь хадан зааснаар усгарсан 223-р нь цагаан лаваа болон тангарагт номын хааны нүрийг хаднаас авсан. За цагаан лавыг бол жамийн соржид өгсөн энэ тангарагт номын хаан дамжин жижил бурхан нүрний хөргийг тэр хаднаас гаргаж авсныг бол Шарм Синглάμд өгсөн тухай гарсан. 224-р нь газрын зан үйлийг айлдсан 225-р нь Сирач хойдонд ном номлосон 226-р нь Зис уулын сүмдор ном номлосон 227-р нь Жалцуу дар мэрэнчин Дөлзүн даг жамцсан 2 бэр гандан хийдийг бариулсан бөгөөд хаднаас нэгэн бясалгалж окторгойдор нисээд нирван болсон. 228-р нь Олхойгийн самдан линдор ном номлосон 229-р нь 5 зэргийг гүйвлэгч золыг зохиохын тулд тогтоосноор бичсэн. Энэ Олхойгийн самдан лин хийдийн тухай нэг түүх байдаг шүү. 230-р нь нууц хураангүй зөөлөн очроор аршаан хайрлах ба жамбад орж гэж ярьдаг. Сандуй жамбад орж бэр аршаан хайрлсан ба дээд амгалан хот дахил тэргүүтнийг зүүдэлсэн. 231-р нь Бүдэн Римбүчи дээр нууц хураангүй дандрыг тушаахыг зүүдэлсэн. Бүдэн Римбүчи бэр тий. 232-р нь 54 наснда шинэ байгуулсан гандан хийдэд залраад олон хурлын хуурагдор ном номлож хурлын ёсыг тогтоосон буй. 233-р нь 55 наснда 5 зэргийг гүйвлэх зул тэргүүтнийг зохиосон 234-р нь Манчервэр сонсч үндэслэх өвдөс бошиг зарлигийг номлоод хуйлгаан дэвтрийг хайрлсан. Энэ одоо гандал тавьж ашиг ном баг их нарийн ламын чодуу энтрийн дотор явдаг л гэсэн. 235-р нь шашин дор хорлогчдыг дарахын тулд үдийн өмнө дэдрэнгүй бясалгал айлдсан. 236-р нь үдийн хойно догшны бясалгалыг үйлдсэн буй. 237-р нь 56 наснда бясалгал гүрмийг шамдснаар олон бурхтыг үдсэн буй. 238-р нь 57 наснда богд долоон шавьсэлт бясалгалдор хичээснээр ямандаг их хүрдэн тэргүүт маш олон бурхтыг үдсэн. 239-р нь хорлогч нэгэн шүмэнсвэр үл хорлохгүйгээр тангарагсан. 240-р нь Шигомоны бурхан багшийн гэгээн ирээд шингэсэн. 241-р нь олон ядам сахиусад чугасны дотроос эрлэг номын хаан баяр хорлогч шүмэнсийн тэргүүлэгчийг салмаар хөтлөн махгал удирдаж чадраа бол араас нь гөвшсөөр авч ирээд богдын өмнө 100хан дор толгойг нь огтолж түлхлүүгээ хамтад шүмэнсвэр цэрэг автбай хэмээн уйлан бахирч дутаасан. 242-р нь сахиулсан бэр бас нэгнийг барьж эцлэгсэн. 243-р нь лус гариг хан ад нугууд тангаргаан өргөсөн буй. 244-р нь 58 наснда Манчервэр тарины онолд төгсөхийн бошиг айлдсан. 245-р нь төгс онол жамбал жамслан бэр богдын сувраганд дагинс угаал өрхийг зүүдэлсэн. 246-р нь Дайман хаан айлтгаснаар жамчин зоржийг илгээсэн. 247-р нь Үлзийд хушууны сүмд Ярнай зуны хайлан хурлыг хурж сахиад ном номлосон буй. 248-р нь 59 наснда дээд амгалан
буюу дэмчиг урхны дандрын тайлбар, дөрвөн хавсрахтын тайлбар тэргүүтнийг зохиосон буй. 249 дугаар нь 60 наснда Ямбаажингийн сүмийг барьсан. 250 дугаар нь Жамин Зоржийн гэгээнт лавайг өгч Бэрээвэн хийд байгуулахыг айлдсан. 251 дугаар нь Бэрээвэн хийдийн газрын зан үйлийг үйлдсэн. 252 дугаар нь Жамчин Зоржвэр Бээжингээс буцаж хүрээд их өргөл хөндөл үйлдсэн буй. 253 дугаар нь 61 наснда Шагмон бурхан багш болон 3 лойлон тэргүүтнийг бүтээсэн. 254 дугаар нь өөрөө бүтсэн хот мандал Гавалаадор дахил өргөсөн. 255 дугаар нь Адист шавраар Ямандаг тэргүүтнийг бүтээсэн. 256 дугаар нь тэдгээр шүтэнэ 18 айлдах өдөр бурхад шингэсэн. 257 дугаар нь Гиндэн дүүийн гэгээнэ Таншмаа хайрлаж Дашланбыг байгуулахыг айлдсан. 258 дугаар нь Гандан дор тарины хурал тогтоосон бөгөөд Дагинс их шиглэх тэргүүтнийг айлдсан буй. 259 дугаар нь 62 наснда олон ном номлосон. 260 дугаар нь Төв үзлийн тайлбар зохиосон. 261 дугаар нь Эрлэг номон хааны залга тэргүүтний ихшгийг заах өдөр номын хаан өөрөө ихшиг татахыг үзсэн. 262 дугаар нь нууц хураангуйн тайлбар тэргүүтний хэвийг сийсэн буй. 263 дугаар нь 63 наснда хуралд олон ном номлосон. 264 дугаар нь дээд амгалантын дандрын тайлбар зохиосон буй. Үүнээс дээш 6 дугаар бүлгийн товч хийд хурал тогтоосон тэргүүтний үе болоо. 265 дугаар нь Ласын зууд дахил өргөж ерөөл айлдсан. 266 дугаар нь дээд голын халуун уснаас задарч өлмий дор өчүүхэн усан хийсэн. 267 дугаар нь Булагт голын хийдэд бурхад шингэхийг үзсэн ба олон амьтанд ажиллал хайрлсан. 268 дугаар нь Жуузаар залрах өдөр арлын дээрээс солонг татсан. 269 дугаар нь Бэрээвэн дор ном номлох өдөр хурлын дунд солонг татсан. 270 дугаар нь Ямандаг тэргүүт нь 18 айлдах өдөр бурхад илт ирж шингэсэн. 271 дугаар нь Гал мандал тэргүүтэн буюу Жинсрийг айлдсан. 272 дугаар нь Ласад мөргөл эргэлийг айлдсан. 273 дугаар нь Сирач хөдөн залраад Жамчин Зорж дор хийд хурал тогтоохыг айлдсан. 274 дугаар нь Тарины номыг дэлгэрүүлэхийг айлдсан дор Шарв Сэнг Ламбер зарилыг хүлээн авсан. 275 дугаар нь Түүнээ бурхан ном тэргүүтнийг хайрлсан. 276 дугаар нь Сэлмэн арилгахыг буюу Сожинг зохиож ном номлосон. 277 дугаар нь Дэчин хийдэд залраад тэнд ноён хатнаа хурал тогтоохыг айлдаж хишиг хайрлсан. 278 дугаар нь тэнд 18 айлдсан. 279 дугаар нь дөрвөлждөр заларсны шөнө Окторогоогаас шидийн дуу сонссон. 280 дугаар нь Гандан хийдэд залраад шүтээнд дахид байлин өргөж залбирал айлдсан. 281 дугаар нь Дуган дор залраад ерөөл болон өлзий оршуулахыг айлдсан. 282 дугаар нь Ордондоо залраад Жалцуужийн гэгэнд Малгай болон Жанчаа хайрлаж Шавнартаа сургаал айлдсан. 283 дугаар нь дээд амгалантын дахид үе дэмчгийн дахлыг өргөөд дотоод дахлыг амссан. 284 дугаар нь учрын завлаар суугаад мутраан дэш агуулж Түгдэн бясалгал айлтсаарын агаараас Нирвандор үзүүлсэн. 285 дугаар нь Хувилгаан дүрийг нь Дагинсвэр залж Майдрын дэргэд Жамбал Нямбу хэмээх болсон. 286 дугаар нэгэн хувилгаанууд тансаг зохиолтын орноо Арслан хүрхрэл хэмээх бурхан болсон. 287 дугаар нь Богдын гэгээн язгуур маш тунгалаг болоо солонгва цэцгийн хур тэргүүтэн олон тэмдэг болсон. 288 дугаар нь Шавнар баяр завларал дахил тэргүүтнийг агуу ихэд үйлдсэн. 289 дугаар нь гэгээн язгуурыг Эрдэнэ суурганд залж тагсан. 290 дугаар нь Жалцуужийн гэгээнийг Богдын алтан ширээнээс залаад шашны эзэн болгон өргөмжилж хэргүй номын ёсон хэв хэзээ дэлгэрсээр орших болгон зохиосон болоо. Үүнээс дээш 7 дугаар бүлгийн товч Нирвандор үзүүлсэн ба шашин үнэд орших болгон зохиосны үе болоо. Тэр мэт хамгийн айлдагч Богдонховын гэгээний намтрын хураангуй утга үүнийг их намтрын хөрөг зурх болбосуу тэмдэг тавих өдөр хэрэглэх ба дэлгэрэнгүй намтрын үг утгыг чийжлэн тогтоож үл чадах заримуудаар тусвалахыг бодож Шавжаагийн аяг дахимдаг сайн уян шагшаавд буюу лусан зөлтөнбөр эвлүүлсний бичээч нь гэлэн дав яримпэл болоо. Үүгээр ч өөр бус бүгдийн
бүгдэд агуу их тус болох болтугай мангаалам. Нэгсэн тоо захар гүшгүй юу болгож өгсөн юм бэ? Гарчиг контент гарчиг болгож ингэж богдсон хувийн гэгэний намтрын зүрхэн оршивэ. Номоо гүрвэ ба бүрний үеү бидний багш сацал дүгэ шагмууны гэгэнтэн цагаан бичинжилд хуйлж төрөөд 29 насны шар хулган жилд тойм болж 6 жил болтлоо бясалгал бүтээлийг үйлдвэ. 35 насны хөхмөрийн жилийн 4 сарын 15-нд илт туулж бурхан болоод мөн тэр жилийн 6 сарын шинийн 6-наа анх эхэлж олон амьтанд ном номлвэ. Шагмууны шашин гарах ихэн тэр үе. Тэр морин жилээс 2283 жил төгсөөд 84 дэх улаачин дахиад жил бог зонхын гэгэнтэн хувилж төрвэ. Түүний 3 наснд хүрэхүй үед Гармава Лалита болруу орилвэдэр чимээх ламыг Монголын тогоон төмөр хаан залснаар залрах болох удаан дайрч ирснээс өвшин сангуур авбэ. 7 наснда цорж дондуу ирэнчин ламаас сахил авч хуураг болоод үргэлж ламын дэргэд сууж олон ном сонсвэ. 16 наснда үеийн зүгт залраад Девачин хийд тэргүүтэнд сууж Ёндон жамцлам болон Бавуу лам тэргүүтнээс олон зүйл судрын аймгийн номуудыг сонсч судлавэ. Чүмб лам Чоживал лам тэргүүтнээс Тарны аймгийг сонсч судлавэ. Бус бас олон ламнараас иш үндэс цаглшгүй олон зүйлийг сонссноор мэрэгд бүхний оройн чандман мэт болвэ. 24 наснда Шагшавад Эрдэнэ хэмээх ламаас аяг дахимдгийн сонгоорыг олвэ. 36 наснда Ариун Эрдэм төгөлдөр 8 шавлууга Юсүлэн аглагтар гараад олхоо хийгээд Жаасаггүй тэргүүтэн бясалгал ариутгах нугуудыг хэсэж судар тарин хослон барилдсан гүн мөрийг бясалган бүтээснээр хэтэрхий онолын эрдэм бүгд хотол төгсөх болвэ. 53 наснда Ласын их хөрөлийг эрхэлж байгуулад гандан хий тэргүүтэн хийцэн барихва бурхан шүтэн бүтээх болон хурал сургууль тогтоох ном зохиох тэргүүтэн шашин амтны тусыг агуу ихэд зохиовэ. Тэр мэт зохион тогтоосон хэрэгүй номын ёсыг нь Жалцуу хайдуу тэргүүтэн эрхэм шанар болон үндэслэн баригч ламнар мэрэгдвэр эдүүгээ хүртэл тэтгэн дэлгэрүүлснээр зүг бүхнээ түгээмэл оршиж байх энэ болоо. Тэр чүү 2 дугаар ялгуулсан мөг зонховын гэгэн нь жухамдаа хамаг уртын айлдах энэрх чадал гурваны эрдмийн мөн чанар 3 язгуурын итгэлийн хуйлгаа мөний тул ном сонс судлах тэргүүтний хэрэггүй боловч өөрийн хойноос дагагч бид бүгдийг удирдах сайн журам гаргахын тулд 17 наснаасаа 36 нас хүртлээр 20 жил сургуульд явж эрдэм сурахыг эрхэмлэн зохиожээ. Түүнээс 52 насны хүртлээр 16 жил бясалгал бүтээлийг эрхэмлэн зохиожээ. Түүнээсээ 63 нас хүртлээр 11 жил шашин амтны тусыг эрхэмлэн зохиожээ. Тэр мэт 3 зүйл зохиолно бид бүхэнээр мэдэж дагах хэрэгтэй гайхамшиг ёсон журам мөний тул эдүүгээ бидгээр өөрийн чадлын хэрээр сайн лам нарыг шүтэж эрдэм сурахаа түүнээс бясалган бүтээхийг эрхэмлэн хичээх өгөөд шашин амтан дор туслахын чадалгүй болвоос ямар хэртэйгээр үйлдвэс энэ ба хойд бүхэн дор маш их ач тустай сайн явдал мөн болоо. Тиймийн тул зөв ёсыг мэдэж дагахыг хүсэгч сайн ухаантанбэр эдгээр үгсээр түлхүүр мэт болгож юр дээд лам нарын намтар цайдаг ба ялангуяа бог зонхын гэгэний их намтар нугуудыг нягтаж шинжилж гайхамшиг зохиолууд нь сүслэн аврал болон өөрөө ямар хэрээр ном үйлдэхийн зэрэг нүгүүдийг ч шинжилж мэдэн үйлддэг. Бог зонхын гэгэний намтрын голыг өөрийн гарын авлага болгон таних хувьд сүүнийг хамгийн айлдж богд ажаа гэгэнтний шавнырын адаг нэгэн бэр бичвэ. Захар хөвсөл усан зүтэн намгууд ажаа гэгэнтний нэг төрөл үеийн шавин юм бэ. Үүгээр ч өөр бусад бүгдээр богд эцэг хөвгүүдийн намтрыг жухам ёсоор дагаж бүтээн чадах болтугай. Мангаалам хэвийн тэмдэг ерөөл оршвэ. Одоо энэ номыг бараасан тэмдгийн ерөөл ном бараасан үеийнхээ шүлгэн юм. Айлтгүйгээр хотол мэдэгдэхүүний жухам утгыг айлдаад асран энэрхүүгээр амьтны сайн номлын баяр хуримыг өршөөгч. Ариун зохиолоор ямагт ялгуу хөсөдийг баясгахыг бүтээгч адилтгуулгүй аврал зонховын гэгэний бишрэн мөрөгмөө. Энэ дүгүүлэн үйлдэх нь бог зонхын гэгэний дэлгэрэнгүй намтар тусамглан бүхний гарахын уран хэмээх ба түүний хураангуй утга болон зүрхний хураангуй лугаа сэлт эдгэрийг захар хөвөө цагаан хушууны хушууны илхээ залан
янги цэрэн дондобэр занг цэрэн дондобэр залан занг тийм гэж юм байна. Захар хөвөөд цагаан хушууны илхий залан занг цэрэн дондобэр 400 лангаар хэв дор бүтээвэ. 400 лан мөн гаргаж хэв бар сийлүүлсэн юм байна. Хэвийн бичгийг нь мөнхөө хөвөөд цагаан болон Пунянгагийн сумны хүнд бошиг яримпэл бичээч. Энэмт бүтээсний ач тус цаглшгүй их бүлгөө. Тэр чүү Ганжуурва номын хаамны зохиосон ном бичний ач туст гэтлэх мөрийг хийгүүлэх чимээх судраас үсгийн бичлэг дор 3 бие бүрдмүү. Өгүүлэгт утга ариунаар номын биеийг олно. Өгүүлэгч үг ариунаар төгс жаргалангийн биеийг олно. Үсгийн дүр үсгэлэнгээр хувилгааны биеийг олмоо. Үлэнж 3 сурталч өгүүнээс олмоо. Өгүүлэгтгүй утга бүхэн төгснөр үлэмж ухааныг олмоо. Өгүүлэгч үг батдсан няр дээд даяаныг олмоо. Үсгийн байдал сайхан үзэмжтэйгээр ариун шагшаавуудыг олмоо. Сайн зэрлэгийн бичгүүдээр 6 пирамидын явдал бүрдмөө. Санааны угаас шашин амьтны тус жаргаланг нэмүүлэхийн тулд сайтар мэдж судар бичих нь өглөг буй. Сансаар эндүүрлэггүй ёслон бичих нь шагшаавууд бай. Санаа уйтгар залхуурахгүй бичих нь үлцэнгүй буй. Сайтар хянаж наривчлан бичих нь хичээнгүй буй. Самуурч алгасахгүй бичих нь даяан буй. Сайтар мэдж залгах, таслах, завсар тэргүүтнийг солилгүй бичих нь сайн байдаг ухаан мөний тулд тэдгэрийг ухам мэдж хичээдгүй. Ашиг сүслгүйгээр ном судрыг бичвэсүү ад зэтгэр арилаад насан урт болмоо. Аврагч ядан бурхад ажсыг өршөөх үе. Агуй хүчит сахиуснууд насад итгэх үе. Авар лам багш нарын ажилсад тогтох үе. Аль сансан үйлс ажил нь сэтгэлдэн бүтэх үе. Эцэс төв болсон энэ цаг дээр бурхан бэр элдв үсгийн дүрээр амьтны тус өхнийг эндүрлгүй үлдэх хэмээн судар дандраас эрхэмлэн олонтой номлосныг биевэр үзвэ. Хэмээсэн болон Зай бандитын зохиосон үсгийн шиштэр аршааны урсгал хэмээхээс. За Зай бандит гэхээр аль Зай бандитай юм бол доо. Үсгийн шиштэр аршааны урсгал хэмээхээс буянт тийм ариун хотол төгссөн санаа барилдагаар буруу гэмүүдийг арилгаж сайтар битсэн буйнаар будангуй нүгэлт үтгэр өвчин ад харш нөхцөл бүхэн амирлаад буянтай 10 номыг анхааран авах явдал бүрдэх бол юу? Хэмээсэн ба бус бас дээд номыг бичсний ач тус нь бодтой дүрст болон бүтвээс 3,000-ны ертөнц ордодор багтах үйл болмоо хэмээн бурхны зарлиг хийгээ шаштар нугуудаар олонтой номловэ. Хэмээсэн ба богд жанжаа гигантны зохиосон бие зарлиг сэтгэлийн шүтээнийг бүтээсэн ач тусын номлолоос ганг мөрний хумхийн тоотон ертөнцийн орондох хэдүүгөх тэдгээр амьтан бүгд дайныг дарсан хутагдор хүргэсэн буйнаас бэлэг пирамидын судрыг бичээд анхааран авч хэрэглэгч дээд ардадор дэвтэр өгсний буян ялангуяа хэтрхий хэмээн номлолоо хэмээсэн тэргүүтэн ном судрыг бүтээсний ач тусыг цаглашгүй номлосон болоо. Тэдгээр нь бичсний ач тусыг номлосон боловч хэвдор бүтээсний ач тус нь түүнээс нэн үлэмж болмоо. Тэр чүү сийсний буян ихээр үл барам тэр хэвээр 100-та 1000-та түмэн тэргүүт ном дарваасуу төдий чинээ олон ном бичсэн лүгэд болохын тулд түүгээр болвас богдын намтрын хэвийг бүтээснээрээ эцэстээ бурхны 3 биеийг олохва 3 суртал хийгээд 6 пирамидын эрдэмтдөө төгсүүлж ахуй үедээ амь нас урт болохва буян хишиг дэлгэрч алдал нүгэл гай зэтгэр өвчин дахал тэргүүтэн арилах болон сансан үл сэтгэлжлэн бүтэж багш ядам номын сахиусан нугуудаар өршөөн тэтгэж ажиллах тэргүүтэн энэ хойдын ач тус цаглашгүй их бөгөөд ялангуяа төрөл тутамдаа бог зонхын гэгнээс агцалгүй дагам өршөөгдөхва түүшид гандан тэнгэрийн орноо манчар гаргүй үе жамбал нямбгийн гэгэн болон тансаг зохиолд орондоор аслан хүрхэл бурхан тэргүүтнээ уулзаж улам дээд сайныг олох нь магд болоо. Хэрэмт хүссэн ач тус нугууд даруйдаар түргнээ сайтар бүтэх болон хэв хязээд өлзий дэлгэрхийн тулд ерөөл болон өлзийг өгүүлэх нь үү? Аврал дээд бог зонхын гэгний намтрын дэвтэр амар жаргалан бүгд гарахын эрхэм орон болсон үнийг алас хизээд өөр бусдад их ач тус дэлгэрсээр байх үед зорж ариун элэг юм бэлтгээд хэвдор сийлгэж бүтээсэн ариун чин сүсэгт шашны өглөгийн эзэн
агуу их буян хотол төгссөн залан занг цэрэн дондуу аль түүний хөвгүүн лувсан самдуу няма. Энэ чинь нөгөө энэ шүү дээ. Захрыг ашигын шавь дараа сүлд нь багшийнхаа намтар зохиолыг бичсэн лувсан самдуу няма. Дорж аравдан тэргүүтэн альва шадар харьяат их баг нийт үгд болон үнэхээр даган баясаад хэвийн их бичгийг шамдан хичээж бичсэн үнэн сайн сүсэг төгөлдөр хүнд боших яримпэл тэргүүтэн үлэмжтэйд богдын намтрын энэ буян дор оролцсон бүхэн бүгд үргэлж сансан үйлснэг бүтээд амар жаргалан хотол төгсөх болтугай. Эдүгөөс хойш төрөл тутамдар бог зонхын гэгээнээс эгнэг тагцлгүй шав болон дагаж чухал өршөөгдөөд эрхэм номын аршааныг нь төгсөөр олж сайтар үтээснээр эрхэд очир дарын хутгийг удалгүй түргэнэ олох болтугай. Бурхны хутгийг олохоос наашид бус төрөл тутам бүгддээ ч Бурхны номыг бүтээхийн сайн хувьд болоод Бурхны хувилгаан сайн лам багш руу очрох болтугай. Эрдэнэт мэргэн тэр багшаас гүн нарийн номуудыг эндүүрдгөө сайтар сонсоод оюун ухаантаа багтааж үүр түүний утгыг ёслон бүтээхүйгээр эрхэм ялгуусан нугуудыг баясган үйлдэх болтугай. Атгагч Нисванасын эрхэнд сэтгэл дийлдэж альмид бие хэл сэтгэлээр алдал нүглийг хэдвээ шинэ үйлдсэн нүгүүд аль тэдгээр бүгд арилж ариун болох болтугай. Өршөөгч бурхад бодсодва нараас өн хэв хизээд үл хагц болоод үнэхээр түүний үзүүлсэн сайн мөрдөр үлэмж хичээнгүйгээр хичээх болтугай. Язгуур өндөр болоод гуа үцгэлэн сүр жавхлан ихтэй ба ямагт урт наслаад өвчин дахал гай зэтгэр үгүй ба ялангуяа ном төгсөөд хишиг үеийн хотол төгсөх болон илт агуу их ухаан бэлэг ухаан оюуныг олох болтугай. Альва газар орд бүхэнд сайнны цог бадраад ариун сайн буйны үргэлжлэл үл тасрах ба альмад цагаан зүгийг тэтгэж тэнгэр лус нугууд болон ашид энэрхүйгээр ивэн тэтгэх болтугай. Бас хүүбэр үүний тулд бие хэл хийгээс баясгал сэтгэлээрээ зохилдох нөхцөл нүгүүдийг бага сагийн төдийгөөс дээш үйлдсэн бүхэн буурлгүй дээд бодийг олох болтугай. Аврал огдын намтрын энэ судар аливаа аль орондоо оршин байвас л ашид тэрва тэтгэр дор үл зохилдохын зүгүүд амирлаад сайн жаргалан дэлгэр болтугай. Энэ насанд шүү ямар мэд хүссэн ёсороо эгээр сансан бүгд номчлон бүтэх ба этгээд үл үсэгдэхүйн зүйл бүгд амирлаж арилаад өдөр шөнө бүхэнд номоор цагийг нөхчөөх болтугай. Асар тоошгүй ордын ялгуусан бодсодва нар ба ариун шарваага баритагават нугуудын үнэнхүү хүчин хийгээд ашид хичээж онтоггүй шүтэн барилгын хүчнээр альмид миний ерөөсөн бүхэн түргэнээ бүтэх болтугай. Аврал лам гурван эрдний айдастэд болон авгай хүчит номын сахиустын чадал ирдва алио хөссөн хэрэг бүгд өвсөөн бүтсэн ашид сайн буйны цогоор жарахын үлцийн хутаг оршдугай. Гэвч одоо бараг жанлуу зүгтлийн зүйлийн жавган дува ламма жандууж найгуударт өгдөө гүншинэ гэдэг шиг. За оршдугай богдын намтрын хэвийн тэмдэг ерөөлсөлтийг өгүүлсэн сайн буйны хурыг оруулагч хэмээх үүнийг шагжаагийн аяг дахимлаг сайн уюут буюу лувсан хэмээхээр найруулсан сайн буян болох болтугай гэдэг лусан зүлтэн гэвч захарыг лусан зүлтэнгүй бичсэн. Мангаал мөлзийн болтугай. Тэнгэрийн тэтгэсний 56 дугаар он цагаагчин хайжилт захар хөвөө цагаан пунингагийн сумны харьяат цагаан уулын сүмд хэв дур бүтээвэ. Сайн буян дэлгэрээд насан хотог нэмэх болтугай. Энэ хэв 1870 оны хаврын сүүл сарын сайн өдөр төгсгөж хөлн нуурын татсангийн дэрэгдэх хэвийн сайн байшин дотор оршуулан залагдвэ. Гармаа уцарцъя. Ингэсэн байна. Энэ номыг одоо энэ бог зонхын намтрыг Европын толдоор бол 1870 оны хаврын сүүл сарын сайн өдөр төгсгөөд хөлн нуур буюу хөлн нуурын татсангийн дэрэгдэх хэвийн сайн байшин буюу номын бар хадгалдаг байшин дор бол ингээд залсан гэж. Тэгээд хэвлэх бол одоо тэндээс аваад барал дарддаг. Ийм юм гэж ингэж байгаа юм байна да. За ингээд сайхан бог зонхын намтар сайтыг дүрлээ. Тэгээд бэлэг дэмбэрэл болгож ихнээс нь жоохон уншдаг. Загвар гэвч усан зөстөн бог зонхын гэгэний намтар сайн амгалан бүхэн гарахын орон анхан бүлэг хамгийн айлгч бог зонхын энэ сайтыг мэдгүй хялбар үүсэн сайн амгалан бүхэн гарахын хэмээгдгийн анхан бүлэг оршвэ. За амгалан болтугай.
Түгээмлийн эзэн арилсан эрхэд их очир дарлууга ялгалгүй юм чанартай баримтлаг их нэгүсгүй төгсөн богдлом түүний үлмээ дотор ихэд бишрэхүйгэр мөрөг муу цагийг дахуй бүгдд хагцлаг оршин сойрхоо агуу их хоёр чуулганы явдлын дорнох уулын үзүүр аврал ялгуусны хүүгэн өгүүлгийн сар нэгийг мандаад арслан муу шагманы шашны гумадан цэцэрэд дэдгэрүүлсэн гайхамшиг эрдэмтэй амьтны зүрхэн харанхуй гэрэлгэж богдлом ялгуухалтгүй сарсууд охин тэнгэрийн хэлний эрдэмлэг байдал сайн уян төгссөн сайн хэмээн алдарсан яруу нэрнүү зүг бүхний үзэглэн хүүхэдвэр хингэрсийг дэлгэсэн мэт уурсаад сайтар судалсан төгс эрдэмт мэрэгдүүхэн үнэхээр биширч оройдон шүтсэн сацал үгээ богд чиний үлмэдэр бич бишрэгүйгээр мөргмөө үүр тангараг самур бүхнийг хэрэггүй ав аривнаас ахаад эрхэм маш нарын ухаанаар бурхан багшийн таал сайн зарилгийн утгыг бүхнийг эндүрлгүй чухмаараа ялгаж айлтх өдөр хэтэрхий мэрэгэн болсон болон эгнэг далгацлуугүй бүтээл бясалгалд хичээсэн шичээ шашин амтнаа тусалсан энэ зохиолч нь үнэхээр гайхамшиг. Эрхэм итгэл түүний эрдмийн их талаа хязгаашгүй тул үүний ёроол хязгаар нь мөн хүү өдий чинээ хэмээн илүүгүй хэмээн хэмжих болоос эрхэм оюуны хүчин төгссөн их ухаанд нь ч оюун нь хүрэлцдэггүй гайхатлаа эгэл доорд миний мэтвэр өчүүхэн нэгэн хувийг бараглах хувигээр хаанаас чадав. Тийм боловч хатуу хүчтэй сүсгийн галаар зүрхний далаа нуу тэсвэлгүй боцолсон мэт сүстэн үсгч үнэн сүсгтэн